Hi guys, хоб болонгийнхаа цоо шахын дугаарт тавтай морил. За манайхаа өнөөдрийнхөө бичлэгдэр би та бүхэндээ ойрын үед үнэхээр их viral болоод хүн болгоноор яриулж байгаа ийм сэдвийг ярьж өгөх гэж байна. Бүр сайхан дэлгэрэнгүй ярьж өгнө. Тэгээ ойрын үед надаас ч гэсэндээ хүмүүс айгүй асууж байгаа энийг яриач гэд хүсэлт илгээж байгаа. За энэ ямар сэдв бэ гэх юм бол Kayla Mallak гэдэг Америкийн инфлюенсер охин байгаа. Энэ охин өнгөрсөн сард гарч ирээд өөрийнх нь хуучин найз залуу ex-boyfriend нь өөрт нь 9 сарын хугацаанд бүр ингээд амар domestic violence гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэдэг тухай гарч ирээд илчлээд ярьсан байгаа. За тэгээ хэдийгээр энэ хэрэг нь 1 сарын өмнө ил болж гарч ирсэн ч гэлээ одоо хүртэл бүр амар дулаан шуган болж байгаа. Түүнээс гадна маш их шин development-ууд зөндөө болж байгаа. Тийм болохоор би өнөөдрийнхөө бичлэгтэр та бүхэндээ энэ хэргийн талаар бүр ингээд нэг бүрчлэн сайн дитейлтэй дэлгэрэнгүй ярьж өгөх болно. За тэгэхээр өчтдөө манайхаа эхлээд би энэ аимшигт abusive relationship-ийн тухай дэлгэрэнгүй яриад өөрийнх нь ярьсан зүйлүүдийг та нартай ярьж өгөөд одоо тэгээд түүнийхээ дараагаар болохоор одоо яг энэ хэрэг дээр ямар шин development юунууд гарч ирээд яагаад хүмүүс айгүйх дулаан шуган болгож яриад байгаа вэ гэдэг тэр шин зүйлүүдийг нь ярьж өгөх болон заяа. За ямар ч гэсэн эхлээд хэдүүлээ бүр эхнээс нь эхлээд одоо яг энэ аимшигтай одоо abuse-ийн тухай ярьцгаая. Тэгээд нэрээ trigger warning өгчих юм манайхаа одоо сануулга өгж гин domestic violence тэгээд гэр бүлийн хүчирхийллийн тухай ярих гэж байгаа учраас хэрв гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн хүмүүс байгаа ч юм уу тэгээд тийм traumанд орчихсон тэгээд иймэрхүү зүйлийг сонсохоор хуучин одоо шарахчин сэтэрдэг хүмүүс байгаа бол trigger warning өглөө шүү. Тэгэхээр болгоомжтой, бодолтой үзээрэй гэж би сануулмаар байна. За алдарт The Walking Dead цувралын фэнүүд үзэгчд байна уу? The Walking Dead цувралыг мэдгүй хүн гэж бол угаасаа бараг дэлхий дээр байхгүй бах. AMC сувгийн хамгийн үзэлт өндөртэй хамгийн алдартай цувралуудын нэг байгаа. Энэхүү алдартай The Walking Dead цуврал нь Sky Media Go Plus нэмэгдсэн байна. Тэгэхээр The Walking Dead цувралыг үзхийг хүсэж байгаа бол Sky Media-гийн Hollywood бүх кино багц Go Plus-ийн Basic Plus багцыг идэвхжүүлээд үзээрэй. Нэр тэгснээс манайхаа Sky Media-гийнхаа маань багцаа шинжилээд Hollywood, Аз, Монгол хүүхдийн бүх кино караоке гэсэн ийм 6 багцтай болсон байлаа шүү. Ингэж багцаа шинжилснээрээ илүү олон сонголттой тэгээд улам их цуврал кинонуудтай болж байгаа юм байна. За тэгээд та нар маань The Walking Dead цувралаас гадна Slovo Pacana, цэргийн сургууль гээд маш олон өөр цувралуудыг үзэх боломжтой. Түүнээс гадна зөндөө олон өөр цувралууд бас нэмэгдээд явах юм байна лээ шүү. За тэгээд бүгдээрээ сайхан гэртээ тухалж байгаад Sky Media-гаас The Walking Dead болон өөр цувралуудыг үзээрэй. За Kayla Mallak гэдэг энэ охин болохоор маш залуухан охин байгаа заяа. Одоо дөнгөж 20 нас хүрж байгаа ийм эмэгтэй байгаа. Тэгээд TikTok influencer одоогийн байдлаар гэхэд өөрийнхөө TikTok аккаунт дээр 12 сая followersтай байгаа. Тэгээд өөрөө YouTube бас channelтай. YouTube дээр болохоор 1.8 million сая subscribersтай байгаа. За тэгээ Kayla өнгөрсөн сард өөрийнхөө YouTube channel дээр гарч ирээд He Doesn't Love You гэдэг нэртэй ийм гарчигтай маш урт тийм бичлэгийг оруулсан байгаа. Хоёр парттай бичлэг байхгүй. Эхнийх нь парт нь болохоор бүр ингээд бараг 2 цагийн урттай бичлэг байсан. За тэгээ дараагийнх нь парт нь болохоор нэг 4 өдрийн дараа орсон байх. Тэр нь бас ингээд нэг цаг 30 минутын урттай бичлэг байсан. Тэгэхээр бараг одоо амар урттай бараг л нэг 3 цаг 30 минут бараг 4 цагийн бичлэгүүд байсан. Тэгээ би та нартаа энийг ярьж өгөхгүй би бүгдийг нь үзээд айгүйх ноут хийж авсан байгаа. За тэгээд Kayla энэ бичлэгүүдээр юу ярьсан бэ гэх юм бол өөрийнх нь хуучин найз залуу болох Evan Johnson гэж залуу байгаа. Тэр залуу ингээ үерхлийнхаа туршид relationship-ийнхаа туршид энэ хоёр ингээ нийтдээ 9 сар үерхсэн байна л да. Бүр 9 сарын хугацаанд өөрт нь ингээ дандаа abuse үзүүлдэг байсан те хүчирхийлэл үзүүлдэг байсан гэдгийг нэг бүрчлэн ярьж одоо ил болгосон байгаа. Physical abuse, verbal abuse, emotional abuse, mental abuse гэдэг ер нь хүний бодож болох бүхэл одоо хүчирхийллийг үзүүлдэг байсан байгаа байхгүй юу? За тэгээ би одоо яг та бүхэндээ энэ хоёр анх яаж танилцсан, тэгээ ямар байдлаар тэ өөрт нь хүчирхийлэл үзүүлдэг байсан тухайг нэг бүрчлээ ярих гэж, өөрийнх нь ярьсан зүйлүүдийг ярих гэж байгаа. За гэхдээ тэрнээс өмнө нэг зүйлийг preface хийгээд хэлэх юм бол Kayla болохоор яг түрүү хэлсэнчлэндээ influencer аль үшэнээ ингээд олонд танигдчихсан хүн байсан. Тэгээд Америкийн influencer-ууд ч юм бол угаасаа амар их
мөнгө хийдэг штэ те. TikTok-ийн платформоос мөнгө хийж байгаа, YouTube-ээс мөнгө хийж байгаа, одоо Instagram гэл те. Тэгэл зөндөө олон брэнд дэлгүүтэй гэдэг энэ охин бол үнэхээр амар financially маш одоо баян гэж хэлчихэд болно. Харин Evan Johnson гэдэг энэ хүү хуучин найз залуу нь болохоор ерөөсөө одоо анх Kayla-тэй танилцахдаа огтхонч тийм олонний танил хүн байгаагүй, influencer байгаагүй, зүгээр нэг жирийн энгийн хүн байсан байхгүй. Тийм ч учраас зүгээр жирийн хүний амьдралаар амьдардаг тийм амар баян цатгалан тэ гахацсан мөнгөндөө гахацсан тийм амьдралтай бол байгаагүй, зүгээр тийм жирийн ажил хийдэг байсан, юу яадаг байсан гэсэн машин угаадаг ажил хийдэг байсан гэсэн заяа. Зүгээр өөрөө ингээ хүмүүстээр очиж ингээ машин угааж өгдөг тийм ажлыг хийдэг байсан гинэ. За 2024 оны 8 сард одоо бүх юм эхэлсэн гэсэн үг заяа. Яг тэр 2024 оны 100 Kayla өөрийнхөө хамгийн дотныхоо найзтайгаа ингээд өөрийнхөө амьдардаг байсан газар бол Индианагаас Калифорниа руу, Лос Анжелес руу нүүсэн байгаа хгүй. Өөр одоо инфлюенсер учраас те. Ихэнх инфлюенсерүүд ч угаасаа Америкийн хувьд нэг бол Лос Анжелест амьдардаг, нэг бол Нью-Йоркт амьдардаг байхгүй. Тэгээ тийм учраас ингээд Лос Анжелес руу очиж нүүсэн юм байна лээ. Калифорниа руу нүүснийхаа дараагаар яг тэр нэг 8 сарда Kayla найзтайгаа хамт ингээд Nashville явах болсон гинэ. Зүгээр ингээд зугаалгаар. За тэгээ тэр Nashville-д очсон өдрөө ингээд Parade Center явж байгаад хоёр залуутай танилцсан маахгүй. Тэгээд нэг залуу нь нөгөө нэг Evan Johnson байж таарсан юм байна. За тэгээд анх болохоор энэ хоёр ингээд уулзахдаа ингээд ер нь амар тийм одоо жоохон click хийсэн гинэ chemistry байсан. Гэхдээ ерөөсөө Kayla энийг ерөөсөө за ингээд би өстой энэ залуутай амар тийм relationship-д орно ч юм уу те өстой жинхэнэ seriously үерхэн гэсэн тийм бодлоор ингээд энэ залуутай ингээд flirt хийж сэтгэнэж эхлэегүй. За угаасаа би ингээд Nashville зугаалгаар ирж байгаа юм чинь те зүгээр ингээл нэг hook up те ингээл зүгээр casual hook up have fun байгаа тэгэл саландаа гэсэн ухааны юм бодож исэн гэдэг жисэн. Ягаад вэ гэхээр нэгт те угаасаа ойлгомжтой зүгээр л ингээд аяллаар зугаалгаар явж байгаа шүү дээ те өөр одоо хот руу. Хоёрт гэх юм бол Kayla ерөөсөө тийм relationship-ийг үерхэл одоо жинхэнэ үерхлийг хайгаагүй байсан гинэ. Ягаад вэ гэхээр 3 жил үргэлжилсэн тийм үерхлээсээ нэг жилийн өмнө гарчихсан учраас одоогоор яг ингээд те яг single life те ганц бие амьдралыг айгу enjoy хийж байгаа учраас ерөөсөө тэгж дахиж одоо найзлуутай болъё өстө жинхэнэ одоо serious relationship орон энэ гэсэн бодол байгаагүй юм гинэ. За тэгээд түүнээс гадна яг одоо 2 илүү 3 сарын өмнөхөн заяа яг энэ залуутай танилцахаасаа өмнө нэг одоо хүнтэй унтжгаад тэгээд жирэмсэн болчихжээ. Тэгээд abortion хийлгэх шаардлагатай болсон гэж аахгүй хүүхдээ агуулах шаардлагатай болсон. Тэг ер нь нэг тийм юм зүйлүүд байсан учраас ерөөсөө тэгж нэг би өстө энэ залууд дурлаа бит хоёр өстө үерхэд гэр бүл болно энэ гэсэн юм огтхонч бодоогүй зүгээр нэг casual гэсэн юмыг бодож исэн юм байна. Анх тэгээд энэ залуутай танилцахад ер нь нэг жоохон тийм frary нэг жоохон тийм party boy юм шиг нэг тийм жоохон fuck boy юм шиг угаасаа ингэсэн залуу байсан гэж хэлжсэн. Тэгсэн ч гэсэндээ ер нь айгу тийм click хийсэн гинэ, тийм chemistry мэдэрсэн. Тэгээд 4 хоногийн туршид ингээд hang out хийсэн чинь үнэхээр ингээд энэ event жоохон сэтгэл татагдаад өөрийн ирэхгүй сайн болчихсон гинэ, өөрийн ирэхгүй одоо дурлцчихсан ч юм уу те. За тэгсэн чинь угаасаа ямар ч тийм ирээдүй байхгүй гэж бодож ирсэн. Яагаад вэ гэхээр энэ залуу нь штэ те. Удахгүй шүүхэд очих гэжсэн. Угаасаа ингээд шүүхийн одоо зүйл ингээд болоо явж исэн мэл та шүүхэд дуудагдчихсан заяа. Тэгээд нэг 7 хоногийн дараа гэлөө ингээд яг шүүхтэр очиод өөрийгөө хідэн хоног эсвэл хідэн сар ингээд шоронд байхаа олж мэдхийн гинэ яг нөгөө sentencing гэдэг зүйлэн заяа. Тэгээд угаасаа тим юмнаас нь болоод за угаасаа ойлгомжтой бүтэхгүй гэж бодож исэн ч гэсэндээ ингээд энэ залуудаа ингээд жоохон ингээд татагдчихсан болохоор айгу хэцүү байсан гэж ярьж байгаа байхгүй. За тэгээд ингээд танилцаад ийм цаг хугацааг өнгөрөөчөөд тэгээд нэг дурлцгаад тэгээд буцаад ингээд өөрийнхөө гэрлүүгээ Калифорниа руу явах болж байгаа тий. За тэгээд хэдийгээр Калифорнид очиж ин ч гэсэндээ энэ залуутайгаа ингээд амар мессенжер бичэл байсан мэл та ер нь ингээд stay in contact заяа. Тэгсэн чинь энэ залуу нь ингээд яг шүүхтэр би очичоод ирлээ тэгээд би 22 хоног л одоо шоронд байна гэсэн тийм ял авсан гэд хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө нэг Kayla 22 хоног юм уу те за тэгвэл би өстө чамайг хүлээнэ те ингэж интервью хэлсэн гинэ. Шоронд байхад нь ч гэсэндээ бүр амар их энэ хоёр ингээ уцаараа ярьдаг. Яг тэгвэл Kayla бүр ингээд $500 тэр шоронгийнх нь утсанд өөрийнх нь нэр дээр ингээ хийгээд өгчихсэн заяа. Тэгэхээр тэр залуу нь тэр $500 ашиглаад те энэ Kayla-тай яриад ээж
болох байсан юм байна лээ. Тэгээд энэ хоёр амар их ярьж мэрдэг байсан гинэ. За тэгээ яг шоронгоос гарах өдөр нь боллоо. Тэнгүүд Кейла би өстө яг шоронгоос гарахт нь очоод тэгээ Nashville-д очоод яг шоронгоос нь ингээ очоод авбал айгүй өөрт нь гоё сэтгэл төрөх байх энэ гэж бодоод Кейла найзтай тэр Nashville-д байдаг нэг эрэгтэй найзтай холбоо барьж агаад тэр хоёр уулзаад ингээд очиж авсан юм байна. За нөгөө Evan гэж ингээ яг шоронгоос гарахт нь очиж авжээ. За тэгэл энэ хэдэж ингээл нэг hangout энэ төр хийгээл тэр хаваар ингээл байж агаал пари интердээ очиод тэгсэн байл та. Тэгсэн чинь гиг үнтг нөгөө залуу чинь ингэж хэлээд унсан гинэ тэр одоо Кейла чи өстө you fucked my best friend didn't you гэж хэлээдсэн гинэ. Одоо чи одоо миний энэ сайн найзтай унтсан байхтай ингээд та хоёр ингэж яг унтсан байх гэл ингээд айгу одоо гүтгээд исэн гинэ. Тэмүүд Кейла үрийг talking about би яахлаар та найзтай чинь унтдیں۔ Тэ ямар сони юм яриад байгаа ингээд тэгэд ерөөсөө нэг тоохгүй тэгэд өнгөрөөцөн гинэ. Тэгсэн чинь гэхдээ ер нь бол тэр Evan ингээд ерөөсөө тэрийг явуулахгүй чи яг ингээд миний найзтай унтсан байх гэлээсэн гинэ. За энэ нь бол яг Кейлагийн хувьд анхны олж харсан тийм red flag нь байсан. Гэхдээ угаасаа яг дөнгөж ингээл нэг дууралчихсан байгаа учраас нэг тийм амар сүртэй red flag гэж хүлээж аваагүй ингээд өнгөрөөч гисэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр бол ингээд маш том алдаа байсан. Үнэхээр манайхаа би та нартай хэлж байгаа шүү үзэгчдээ яг хүн эрэгтэй хүн анхны red flag-ыг өгөхөд л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд за яг хэвтэ нэг том юм биш юм байхаа нэг жижигхэн red flag гэдээ өнгөрөөгд байж болохгүй. Хүн эхлээд хизээ тэ red flag-а үзүүлэн тэр үед нь л тэ орхиж явах хэрэгтэй байдаг. За тэгээ түүний дараагаар 7 сар боллоо. 7 сарын 4-нд тэ 4th of July Америкийн аягүй том баярыг тэмдэглэх гээд энэ хоёр хамтдаа California мужид руу нисжээ. Кейлагийн гэрлөө явсан гэсэн үг тэ. За тэгээд ингээд 4th of July яг тэр өдөрт зориулаад нэг аягүй том party тэг үйлчлэг болж исэн гинэ. Кейлагийн найзтай ер нь дандаа ихэнх нь инфлюенсер хүмүүс байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээ эхэндээ болохоор энэ парин дээр энэ хоёр аягүй гоё цаг хугацааг өнгөрөөж исэн гинэ. Ингээл найзуудтайгаа ингээл найзуудтай шинэ найзлуугаа танилцуулж мэлцүүлэл тэг ингээ ер нь ингээд аягүй have fun байсан гинэ. За тэгсэн чинь яг бүр шүн олцсон байх үед яг ингээл тэр парин дээр байжсэн чинь Кейла яг нэг өөр залуутай ярьж таарсан гинэ. Зүгээр л тэр парен дээр байгаа нэг найзуудынх нь найз нь ч юм уу те ингээл зөндөө олон инфлюенсерын тэр хүмүүс байгаа болохоор нэг залуутай л ингээл ярьж исэн гинэ зүгээр л ингээд яриа үүсгээд байжсэн чинь яг тэр найз залуу бүр тэндээс хараацсан гинэ. Тэгснэ тэр найз залуу нь хурж ирээд те ингээд найз охинтойгоо хамтраад ингээд тэр хүн өнтертэй ярихын оронд ингээд тэр үйлчлэг дээр ингээл хүн болгон руу очиод энэ Кейлагийн найзууд л байгаа шүү дээ тий. Тэр ингээд найзууд дээр нь очиод харж ийн тэр охин наадах чинь миний найз охин. Тэгэд Кейла миний найз охин мөртлөө наадах чинь ингээд бүр яа тий ингээд наадах чинь she's a whore, she's a slut, she's a cunt. Энэ тэр гэж хэлээдсэн гинэ. Бүр наа чинь бүр өстэй яг хаштай өстэй бүр амар ингээд юу яадаг хүн болгонтой унтна өстэй зүгээр өссөн хүнтэй унтна. Гэл бүр ингээ Кейлаг айгу тийм доромжилсан үгнүүдийг найзуудад нь хэлжсэн гинэ. Тэгснээ ингээл хэцээ хугацааны дараа ингээд Кейла руу яваад очисан яг тэр нөгөө залуутай яриад байж хат нь яваад очисан. Тэгэл нөгөө Кейла hi babe энэ төр гэл тэгсэн чинь би өстөдөө сайн ингээд үжлэхээр ингэж яваад энэ бүх хүмүүст чамайг ямар whore тэг ямар яа болохыг чинь хэлжлээ. Тэгэд энэ хүмүүс ч гэсэндээ ер нь надтай санал нийлж байна. Тий гэд бүр зөв зүгээр байжсан гэх юм тэгсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэд Кейла бүр амар гахаад тэ what are you talking about? Тэгэд чи яагаад тэгж байгаа? Наадвал чи миний найзууд тэ яагаад чи намайг тэгж байгаа ингээд тэгсэн чи ингээл тэр залуутай л харцсан байл да. Тэгээд ингээ Кейла тайлбарлах гад хичээсэн боловч үгийн сонсохгүй. Тэгээд за ерөөсөө энэ паринаас яваад энэ үйлчлэгээс явъя хоёлаа Long Beach гэдэг нэг тийм одоо далайн эрэг дээр очиод тэ бич дээр очиод юу яадаг юм а салют бууддгийн тэ яг нэг шүн болж хахад одоо 4th of July зэрүүлээд салют бодно хоёлаа тэрийг очиж үзээ гээл тэгсэн байл тэгсэн чинь ингээл уурлаад тэгээд такси дуудаад Uber дуудаад явсан юм байна. Тэгсэн чинь л ингээл тэр машин дотор байж байхдаа хүртэл ингээл уурлаадсан гинэ. Ингээл тэр залуутай хаардаад те. Тэгснэ яг далайн эрэг дээр яваад очисон чинь ингээл уурлал болохгүй байгаа харин те. Чи намайг үнэхээр ингээд одоо надад уурлаад байгаа юм бол чи зүгээр намайг ингээд далаа руу шидчихэлтэй ингээд энэ хоёр ингээд дээр зогсож исэн гинэ. Нэг тийм хавцал юм уу юу юм тэгэл яг далаа нь доор байгаа заяа. Тэгсэн чинь ингээд чи тэгвэл хэрөө намайг тэгэж хүзээ ядаад ингээд надад уурлаад байгаа юм бол намайг ингээд түлхчих гэх тэгсэн чинь үнэнгээсээ түлхчихсэн гэж байгаа байхгүй ус руу заяа далаа руу.
тэр хар шүн. Гэтэ тэргүүр нь зөндөө олон хүмүүс байсан л гэсэн л дээ нэг салют үзгээ байжсэн. Тэгээд тийм амар өндөр ингээ cliff энэ бол биш юм байл та. Тэгсэн чинь ингээ түлхчихсэн. Тэгээ бүр ингээ шоконд орсон гэж аахгүй Кейла бүр ингээ хүмүүсийн дэргэдтэй ингээд эрэгтэй хүн, эмэгтэй хүнийг ингээд ус руу түлхээд далайн ус руу түлхчихэж байгаа болохоор тэгснээ нөгөө залуучин гэгүүн тэн жоохон паникнд орсон юм уу өөрийгөө юу хийчвэ гэж бодсон юм уу яасан ингээд араас нь өөрөө үсэрч орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг тийм юм болж өнгөрсөндөө тэр нь болохоор хамгийн анхны удаа ер нь өөрт нь жоохон гар хүрсэн гэх юм уу те өөрийг нь түлхэж гинэ гэдэг чинь бас нэг гар хүрж байгаагийн илрэл шүү дээ те. Тэгээ анхныхын тохиолдол нь байсан гэж байгаа байхгүй юу. Гэхдээ маргааш өглөө нь боссон чинь ингээл тэр залуу те юу ч болоогүй юм шиг намайг уучлаарай те би ингээд айгуу согтчихсан байжээ те. Тэгээд би зүгээр чамаа тэр залуутай ярьж байгааг одоо хараад ингээ хардаад тэгсэн юм аа уучлаарай гэд тэнгүүдээ одоо хамгийн анх удаага I love you гэдэг үгийг хэлсэн мэн л да би чамд хайртай гэд те. Тэнгүүд Кейла чин тэрийг мартчихж байгаа байхгүй те. Хүн гээд чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг те. Тэгчихэж байгаа болохоор тэр нөгөө нэг юмыг за согтуудаал тэгсэн мэн гэж бодоод өнгөрөөч гисэн гэж байгаа байхгүй. Дахиад манайхаа хүн эрэгтэй хүн анхныхаа тохиолдолд ингээд иймэрхүү зүйл хийвэл шууд хайж авах хэрэгтэй. Огтхонж дахиж боломж олгоод хэрэггүй. За тэгээ энэ хоёрын үерхэл ингээд цаашаагаа үргэлжилсэн чинь Кейлаг үргэлж харддаг заяа. Зүгээр юу ч болоогүй хахад л ингээд хардаал хөөстө чи өстө хүнтэй өөр хүнтэй унтж байгаа бах тэ өөр залуутай унтж байгаа чи өөр залуутай ингээд явуулдаг үстэй чи бол bitch чи бол slut тэ бүр эмэгтэй хүнийг зүгээр найз охиныгоо битгий хийлдэ эмэгтэй хүнийг дуудаж болохооргүй тийм аимшигтай өгнүүдэд чи одоо юу гэдгийг те тийм бүх аимшиг өгнүүдийг дандаа үргэлж ингэж Кейлад хэлдэг байсан байхгүй ингээ verbal abuse те үгээр доромжилж одоо тийм хүчирхийллийг үзүүлж байгаа гэсэн үг. Тэгэл дандаа л ингээл ер нь юу яадаг байсан юм бэ? Кейлаг зүгээрээ жотон л ингээл хардаад ундаг. Түүнээс гадна бүр айгүй тийм degrading зүйлүүдийг хэлдэг байсан. Чи бол ингээд учраас те айгүй олон залуутай ингэж явуулдаг учраас чиний наад pussy чинтэй бүр амар loose болчихсон. Бүр амар тийм одоо наад доодох чинь бүр ингээ онгоочсон тийм сул pussyтэй энэ гэж доромжилдаг заяа. Тэгэл энэ хоёр ч одоо ер нь long distance relationship байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Кейла still одоо California-д амьдарч байгаа энэ залуу Nashville-д байгаа те. Тэгэл ингээл уцаар байж хат хүртэл ингээл юу яагаад одоо text бичиж явахдаа эсвэл ингээ уцаар ярьж явахдаа хүртэл ингээл өөрийг нь айгүйх ингэж доромжлоод insult хийдэг байсан заяа ингээл зүгээр ингээл байж хат нь cheat хийлээ те намайг араар тавилаа гэж ингээд гүтгээл заяа. Тэгээ хамгийн сонин гэх юм бол энэ Кейла хэлж байгаа байхгүй юу. Ерөөсөө би ингээд өөрт нь итгэлийг нь алдсан юм шиг тийм зүйлийг огтхон ч үзүүлж байгаагүй. Жишээ нь гэх юм бол миний location тэр залууд байдаг гэж байгаа байхгүй юу. Кейлагийн location байдаг өөрт нь. Тэгэхээр одоо тэр залуу нь бол ингээл уцаар нь орвол Кейлаг ер нь хаана вэ гэдгийг бол ингээл те 24 цаг 7 хоногийн те 24 цагийн туршид ингээд дандаа мэдж байгаа гэсэн үг. Түүнээс гадна энэ хоёроос өдөржингөө дандаа текст бичдэг те ингээд одоо мессеж бичилцдэг. Тэгэл орой шөнө болгон ундахдаа FaceTime хийж агаад video call хийж агаад тэгээд унтдаг гэж байгаа байхгүй юу. Ингээд video call хийнгээ унтдаг гэх юм уу те. Тийм байж хахад одоо би хизэнэ одоо хүнтэй явуулдаад те араар нь тавиа явж байгаа юм мэдгүй. Тэгсэн мөртлөө ингээл намайг гүтгээд идэг гинэ. Тэгэл ингээд өөрийг нь доромжлол ингээл өстой чи бол тийм өстой би өстой чамаас салан чи бол миний араар тавьж байгаа нэр гэж хэлэх болгонд нь ингээл Кейла Nashville руу нисэж очиол ингээл тайвшруулдаг байсан гинэ. Чи яа тэгээд би яагаад ингэж байгаа юм бэ гэл те тэгдэг байсан юм байна. За тэгсэн чинь 8 сарын 6-ны өдөр Кейла яг Nashville руу энэ залуугийнхаа гэрлүүн очичихсан байжээ. Тэгсэн чинь яг энэ хоёр ингээл 5 дахь өдөр байсан болохоор ингээл жоохон ингээл гэртээ ууж мууж агаал шоудж исэн гинэ хоёулахнаа. Тэгсэн чинь гээгүн тэн зүгээр байжсэн дахиад ингээл бүр ингээд switch хийсэн юм шиг ууралдаг гинэ. Гэвүн тэг зүгээр байжснаа ингээд өөрчлөгдчихдэг гэж байгаа байхгүй. Тэгэл ингээд амар уурлаал ингээд юм хаваал гарах гацсан гинэ бүр ингээд хашглаал ойрлж морилоо заяа. Тэгээд айгу согтцсон мөртлөө өөрийнхөө машиныхаа дэлхүүрийг аваад гарсан гинэ гэрээсээ тэнгүүд нь хүүе чи одоо ийм машина те ийм согтуу ээж машина барьж болохгүй штэ гэдэг бүр ингээд болиулах гад тэгээд нөгөө залуу нь аль үжинэ машинда ороо суучихсан байсан гинэ өөрийнхөө жолоочийнхаа судал дээр тэнгүүд Кейла зогсоох гот яаж зогсоогоо мэдэхгүй одоо ингээд яг нөгөө нэг
талд нь те одоо уртлахын судал дээр орж ирээ суусан юм байна л да. Тэгээ хамтдаа суугаад тэгтээ Кейла ерөөсөө өөрийнх нь талынхаа хаалгыг хаагаагүй байсан. Тэгээд хөлөө ингээд гаргачихсан байсан юм байна л да. Одоо газар унжуулчихсан байж. Тэгсэн чинь ингээд би ингээд явуулахгүй чи одоо битгий ингээд жолоо барих гадаа гэл тэгээд ноцолтоод байсан юм байна. Тэгсэн чинь энэ залуу яг ингээд Кейла руу айгүй амар харснаа шууд ингээд заяа бүр ингээд гараа одоо юу гэдгүүлээ гараа зангидаад бүр яг ингэж агаад яг бүр цохих гэжсэн гэж аахгүй бүр яг ингэ swing хийх гээд бүр амар хүчтэйгээр тэгснээ яг өөрчлөөд бодлоо өөрчилсөн юм яасан шууд ингээд нөгөө тишээ харангуудаа өөрийнхөө windshield өөрийнхөө одоо нөгөө нэг машиныхаа уртлын шилийг ингээд панч хийчихсэн бүр амар хүчтэй панч хийсэн учраас бүр ингээд шууд тэр шил нь хагарчихсан гэж аахгүй шаараар хийчихсэн бүр тэгтлээ амар тэгэд анх удаага яг тэр нь бол жинхнээсээ ингээд өөрт нь гар хүрэх гэжсэн attempt байсан гэж аахгүй юу. Яг ингээд гэтээ тэр бол айгүй амар штэ. Ялангуяа нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн дэр гэдэг учраас тэ түүнээс гадна ингээд өөрөө чинь найз залуу чамайг юу хамгийн хайрлах хэвээр хүн чинь ингэж гинэ гэж та нар зөвөр төсөөлөд үз тэ. Үнэхээр аимшигтай. Тэгээ яг тэр үед ингээд бүр анх удаага Кейлад бүр ингээд юу болчихоо намайг үнэхээр зодохч исэн байх та гэд тийм одоо бодол орж ирсэн гэж аахгүй. Тэгээ бүр амар terrified болсон айгүй confused болсон гэд ярьжсэн. За тэгсэн чинь маргааш өглөө нь босон чинь дахиад ингээд уучлалт гуугаал тэг ингээд намайг уучлаарай би дахиад өсө согтуу мохтуу байсан гэд тэгээд яг энэ удаад манайхаа яг энэ өдрөө яг жинхнээсээ миний найз охин болооч гэж асуусан гинэ. Өмнөх удаа нэг тэгсэн штэ бас ингээд өөрөг нэг марамжилчаад гэд тэ. Тэр удаа болохоор зүгээр би чамд хайртай гэж хэлсэн гинэ. Гэхдээ яг нөгөө нэг альпын ёсоор бүр ингээд найз охин найз залуу болоогүй байсан. Зүгээр нөгөө talking stage гэх юм уу те нөгөө нэг going out stage дээр байжсэн гэсэн үг байхгүй юу. За тэгээд яг одоо альпын ёсоор үерхэж гисэн байна. За тэгсэн чи яг энэ тохиолдлоос 3 хоногийн дараа манайхаа одоо 8 сарын 9-ний өдөр энэ хоёр дахиад ингээд гарсан гинэ шоудах гад ингээд хоёулаа хамтдаа гараад бар руу очиод ингээд шоудж жагаад байжснаа гэгүүтэн дахиад л тэ чи энд байгаа аль залуутай унтмаар байгаа тэ өстэй аль залуу маргаан би өстэй чамайг одоо ийм яа гэдгийг чи мэдэж чинь угаасаа мэддэг байсан чи өстэй тэгээд байгаа үстэй галбар амар дахиад нөгөө нэг хийдэг юм хийгээд унсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр цаа болио гэд энэ Кейла за болио хоёлаа зүгээр гэрлүүгөө явъя гэд Uber дуудаад Uber-т ороод ингээд явж исэн юм байна л да. За тэгээд энэ хоёр Uber-т явж хахад тэ ингээд таксны төрөө явж хахад хүртэл ингээд зогсохгүй өөрийг нь доромжлоод лэсгэн you're slut гэлтэй амар үг хэлээд тэнгуүтэй өөрийг ингээд шууд алгадаад авсан гэж аахгүй. Тэгээд нөгөө Кейлаж ингээд уйлаад тэ бүр ингээд төвчгөө байгаад тэр Uber-нээсээ гэртээ очиагүй байж штэ ингээд гараад явсан гэж аахгүй. Тэгээд гарч явахдаа хиний Evan-ы утсыг нь албаар аваад өөртөө тэг хамтдаа аваад явсан гинэ. Яагаад вэ гэхээр дандаа ингэж хэрэлдэх болгондоо муудалцах болгондоо ингэж ийм зүйлийг хийх болгондоо өөрийнхөө ингээл Snapchat руугаа ороод эсвэл Instagram руугаа ороод Kayla Malik is a bitch, Kayla Malik is a slut тэ Kayla Malik бол ингээ яхан энтер гэсэн юм амар өгнүүдийг ингэж постлтгийг нэ өөрийнхөө Snapchat энтертэй заяа. Тэнгүүдээ дараад нь ингээл янз бүрийн өөр охтуудтай мессеж бичээд одоо ундаг гинэ. Тийм болохоор тэрийг нь хийлгүүлэхгүй гэж тэ одоо уцыг нь албаар ингээд аваад явсан гинэ. Тэгээ буучаад Кейла яг юу хийхээ мэдэхгүй буцаад нөгөө нэг бар руугаа ингээд явсан гэж аахгүй юу. Ирсэн бар руугаа ингээд яваад тэгээд тэр баарных нь гадаа зогсож байсан нөгөө нэг баунсер залуучууд нэдэг чинь хамгаалагч залуучууд нь тэгээд угаасаа амар уйлж мөлцсөн мэс. Тэгэл очиод ингээд уйлж мөлалтай. Тэгсэн чинь нөөцлөө яасан бэ энэ төр гэл тэгсэн чинь яг хэлэх гэж байгаа байсан нөгөө манай найзлуусаа намайг ингээд алгацсан энэ төр гэж хэлэх гэж байгаад болоод тэгээд би хэлчих юм бол цагдаа дуудчих واخ гэж бодоод худлаа хараад үгүй би өстө аавтайгаа ингэж юу яагаад магаад гэл ярьсан байл та аавтайгаа ингээ асуудалтай байгаа маа манай аав ингээд тэгээд худлаа юм зохиож ярьсан гэж аахгүй. Тэгээ яах учраа мэдгүй Кейла за угаасаа буцаад гэрлүүгөө явахгүй бол болохгүй гэрлүү нь очихгүй бол болохгүй энэ ч одоо ингээд намайг хайгаа явж иж магадгүй энэ төр гэж бодоод дахиад ингээ такси дуудаад гэрлүүгөө явсан гинэ. Тэр одоо Evan-ы гэрлүү яваад очсон. Тэгэл ингээд яваад очсон чинь тэр Evan нь яг ингээд 0 дотор ингээд бөөлжөд байжсэн гинэ. Тэнгүүтээ яг ингээд Кейлаг орж ирсэн чинь ингээд өөрлөн хараад харахтаа бүр амар тийм зэвүүцсэн те бүр үзэн ядсан тийм харцаар ингээд харсан гинэ. Тэнгүүтээ яачаал ойрлоод унсан гинэ. Дахиад чи өстой ингээд тэ Uber-т ингээд гараа яваад өгсөн тэнгүүдээ миний уцаг аваа явцсан. Тэгээ би чамайг гараа явчингууд чинь чамайг ингээд хайх гад би бас тэр таксинаас чинь буугаад чамайг хайх гэсэн чи олдоогүй. Тэгээ би юу надад миний уц байхгүй байсан болохоор Uber дуудаж чадахгүй ингээд машин зогсоогоод ингээд $80 гэлөө $90 ингээд төлж ирлээ. Чи мууста гээл дахиад ингээд
уурлаад унсан гинэ. Тэнгүүтээ чи яасан энэ ингээд бүтэн цаг алга болсон чи яасан бусаж тэр баар руу очиод хүмүүстэй ингэж одоо тийм хар залуучуудтай унтж жагаад ингээд явуулж жагаад ирсэн юм уу? Минь ингээл дахиад амар ингээл доромжлоод унсан гинэ. За тэгэж хашгичжээснаа шууд ингээ Кейлаг барьж аваад панч хийгээд эхэлсэн гэж аахгүй юу. Бүр үнэнгээсээ гараа зангидж жагаад яг эрэгтэй хүмүүстэй зодтолцож байгаа юм шиг ингэж панч хийгээд унсан гэж аахгүй юу. Бүр айгүй олоодаа панч хийсэн. Тэгээ бүр ингээ газар унсан гэдэг гэж аахгүй юу Кейла. Тэгэд ингээд бүр яг үнэхээр John тэг нэрүүн мултарсан байх гэж одоо мултарсан гэж хэлжээлээ Кейла. Бүр ингээ яг мултарсан юм шиг ингээ клик хийгээд те сая ирүү дуурчлаа. Тэгээ бүр яг тэгэж одоо ирүүн яг мултарсан юм шиг санагдчихсан гэнэ бүр амар өвдөд. Тэгээ тэрний дараа ингээ хэдэн өдөр ингээ бүр юм идэж чадаагүй гэсэн. Бүр тэгтлээ амар ингэж цогсон байгаа байхгүй юу. Тэр бол ингээ өөрийнх нь хувьд хамгийн амар зүйл байсан гэдгсэн. Яг бол анх удаага үнэхээр яг бүр гараа зангидж жагаад те өөрөг нь зодож байгаа хэрэг учраас бүр үнэхээр айгүй амар traumatic зүйл байсан гэж тэгжсэн. За тэгээд өөрөг нь зодож жээснаа бүр уул нь бол тэр Evan өөрөө Кейлад зориулж авч өгсөн нэг тийм vanity байсан мэн л да одоо мейкапны нүур бодолтын ширээ тэрийг бас ингээ уурандаа цохоод хагалчихсан зай толиг нь хагалчихсан. Тэгсэн чинь ингээд одоо цохихдоо гарын зүсгдээд ингээд алдсан мэн л тэгсэн чинь өөстөө бүү юм би чамаас болоод ингээд гараа зүсчлээ гээл та дахиад бүр ингээл те бөө юм болсон гинэ. Did you get fucked by big black? I hope so, you fucking slut. Everyone on the road said, hey, give me neck. Fuck you. Тэгээд Кейла айгаад гэрээс нь гараад ингээд явсан. Гараад одоо тэр урталт нь ингээд суужсэн байл та гэрхэн гадаа суужсэн. Тэгсэн чинь цагдаа өрөөд ирсэн гэж аахгүй юу. Тэгсэн чинь ойр хавийнх нь хөршүүдээс нь ийм noise complaint авсан. Тэг ингээд эмгтэй хүн ингээд ойрлоод уйлаад байна гэдэг ийм одоо дуудлага авсан гинэ. Тэгсэн чинь Кейла дахиад л те нөгөө найз залууга бас жоох хамгаалаад гэх юм уу те. Тэг ядж хаад энэ залуу чинь дөнгөж шоронгоос гараад ирсэн маш та 22 хоног шоронд суучаад гарч ирээ одоо нөгөө тэнсэн ял биш ээ. Тэнсэн ял гэдэг юм бол нөгөө probation ингээ байж байгаа. Тийм болохоор одоо шоронгоос гарч ирчээ бас ингээ хэрэг төв одоо үйлдэхгүй байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд team probation дээр байсан болохоор хэрөө ийм хэрэг энтерт ороос олчих юм бол энэ залуу чинь дахиад бүр шоронд орно шүү дээ. Тийм учраас ингээд тэр найзлуугаа бас жоохон хамгаалаад дахиад тэр цагдаа нарт худлаа ярьсан гэнэ. Үгүй би ингээд аавтайгаа айгу ингээд тий уцаар хэрэлдээд айгу надад хэцүү ингээд гэр бүлийн асуудал тохиолдоод тэгээд би ингээд ийм дуу чимээ гаргацсан юмаа гэд худлаа ярьсан гэж аахгүй. За тэгээд маргааш өглөөнд боссон чинь дахиад л тэр залуу нь ингээл уучлаад гуйгаал те. Тэнгүүтээ хоёлаа юу аяа энэ те relationship-ыг одоо авч үлдэх хэрэгтэй. Хоёлаа энэ дээр ажлыг хоёлаа энийг fix хий. Одоо энэ харилцаагаа авч үлдэх хэрэгтэй энэ гэл дахиад одоо чихэн дээр цэцэглэг ургуулсан юм шиг байгаа. Тэгснэ энэ хоёр Hawaii явахаар шийдсэн гэж аахгүй. Яг тэр өдрөө маргааш өглөө нь гэсэн үг шүү дээ. Өөрийг нь зодсны маргааш өглөө нь энэ хоёр ингээд ярилцж агаад Hawaii хамтдаа явъя гэдэг тийм шийдвэр гаргасан гэж аахгүй. Тэг бүр ингээд тикет энэ төр худалдаж авсан. Тэгээд манайхаа энэ хоёр ингээд 9 сарын хугацаанд үерхэх тохиолдолд заяа. Энэ хоёр зөндөө олон trip энэ төр хийсэн байл. Одоо энэ би ярих гэж энэ Hawaii trip хийсэн. Hawaii руу 2 ч удаа явсан заяа. Түүнээс гадна New York руу явсан. Янз бүрийн ийм аяллууд хийдэг байсан юм заяа. Тэр аяллуудын бүх мөнгийг ticket, хотел, зочид буудал, идэх юмны мөнгө юу вэ? Бүгдийг Кейла гаргадаг байсан. Зөвхөн юм аялалд явахтаа ч те энэ хоёр зүгээр ингээ хамтдаа байж байхдаа тохиолдолд ч гэсэндээ хоолны мөнгө, уух юмны мөнгө юу вэ? Бүх юмны мөнгийг Кейла гаргадаг байсан. Огтхон чин залуу мөнгө төлдөггүй байсан. Ягаад тэгэхээр би түрүү ихэнд хэлсэн шүү дээ. Кейла баян энэ залуу нь болохоор тийм амар баян
чинэлэг хүн бол биш учраас. Миний явдлын дараа хэдэн өдөр ингээл бас л энэ Kayla Nashville байгаа хгүй энэ залуутайгаа. Тэгээд энэ залуу нэг ажил нь машин угаадаг ажил хэсэгт хүмүүстээр очиж ингээл машин угаадаг. Тэгэл Kayla ингээд хамтдаа ажилд нь ингээл дагаал явдаг заяа ингээд өөрөө хуваараа машин угаадаг гэсэн үг байхгүй. Өөрийн гэсэн тийм car wash энэ төр газартай бол биш. Окей, эсвэл тийм car wash газарт одоо ажилдагч хүн биш. Зүгээр хуваараа машин угаадаг заяа. Тэгэл ингээд Kayla найзлуудаа туслах гал ингээд хамтдаа очивол ингээд зарим машин энэ төрний угааж өгдөг гэсэн гинэ. Тэгсэн чинь ингээд яг нэг удаа тэр залуу нэг хүний машиныг айгүй амар тийм дитейлтэй угаах шаардлагатай болсон. Айгүй тийм power tool ашиглаж байгаад ингэж амар угааж муугаадгийн гинэ. Тэгээ тэр нь ингээ айгүй олон цаг авдаг. Тэгээд угаасаа нэг тусалж чадахгүй тэрэн дээр тийм учраас зүгээр сууж ахаар гэж бодоод би юу чиний машиныг авч чад тэр Evan-ийн машиныг хэлж байхгүй. Би чиний машиныг car wash руу аваачаад тэ ингээд машин угаадаг газар руу аваачаад чамайг энэ ажиллаа хийж хооронд чиний машиныг би угаагаад өгье гэж ингэж одоо сайхан сэтгэл гаргасан гинэ найз охины хувьд би найз залуугийнхаа яагаад машиныг өөрийнх нь машиныг угаагаад өгж болохгүй гэж тийм санаа төрөөд заяа. Тэгээд би чиний машиныг аваад яваад ирээ энэ дэр гэдгсэн чинь яг Evan дахиад уралд дуусгаж чадахгүй. Чи яах гэж байгаа? Ямар санаатаагаар чи яг миний машиныг авч явах гээд байгаа? Яах гэсэн? Чи намайг ажиллаж хооронд миний машиныг авч яваад өөр залуучуудтай ингээ унтах гээд байгаа юм уу? Гэт тэгээд унсгаж авах гэсэн чи юу яриад байгаа юм бэ? Би зүгээр ингээ чам сайхан сэтгэл гаргаад тэ ингээ машиныг чи угааж өгье гэсэн. Тэгээд чамайг ажиллаа хийж явах хооронд чи ингээ тэгсэн чинь үгүй тэгвэл хамтдаа явна. Би хамтдаа явна. Тэ? Яах гэсэн? Чи хэрэг хамтдаа явж л угаахгүй бол чи ганцаараа явж угаахгүй. Чи яагаад гэвэл миний машиныг авч яваад хүмүүстэй унтчихсан бидтэй гэж одоо тэгээд унсан гинэ. Тэгээ бүр ингээд дарамтласаар агаад хамтдаа явахаар боллоо гинэ. Тэгээ яаж тэр car wash нь очсон car wash нь болохоор ингээд тэр Evan-ийн найзынх нь ажилдаг байсан car wash гинэ. Тэгэл ингээд яваад очсон юм байл та. Тэгсэн чинь шууд ингээд машин дотроо сууж байгаа штэ. Тэгэнгүүтээ ингээд Kayla-аар харангуйта за минь одоо ингээд гараад на машин угаа гэж хэлсэн гинэ. Тэнгүүт амар ингээл харсан чи юунд хараад байгаа чи угаана гэжтэй тий надгүйгээр явж угаана гэдсэн мэдтэй тий чи одоо угаал та ягаад надтай байхад угааж болохгүй байгаа чи минь гараад угаа гэж шууд ингээл амар bitch whore slut гэж нөгөө өгнүүдэ хэлээл заяа. Тэгсэн чи ингээл нөгөө Kayla чи уйлаад унсан чинь шууд үснээс нь барьж авангуудаа заяа. Машиндаа суужлаа штэ. Үснээс нь шууд барьж авангуудаа толгойг нь шууд амар ингээд юунд шилэнд те цонхлоо нь ингээд мөргүүлсэн байгаа байхгүй. Тэгснэ за одоо гараад өөрөөхөн бүр ингээ хоёр одоо юу лээ хоёр өвдгөн дээр өвдгөлж жагаад над машина бүр ингээд угаа тэг бүр ингээд сэтгэлээ гаргаж угаа гэж бүр амар дарамтсан байхгүй тэг бүр ингээ Kayla дөнгөж толгоогоо зохиулчаад ингээ уйлаад тэг гараад ингээд машиныг нь угаагаа зогсчихсан гэж байгаа байхгүй ямар аимшигтай вэ тэг би бүр ингээ тэрийг бодоод сонсоод амар өрөвдмөрөөсөн ёо тэг хамгийн аимшигтай нь одоо тэр найз нь өөрийнх нь тэр Evan-ийн найз нь тэнд ажилладаг гэсчтэй харчаад тэгээд тийм одоо Kayla ингээ уйлж мөлөд байж хат нь юу ч хэлээгүй юу ч ингээ тоогоогүй баг ингээ нээж мнээгээ зогсчихсан гэж байгаа байхгүй. За манайхан зуны уйлрал хаяанд ирсэн байна. Тэгээ та нар маань догдолж гинөө би бүр үнэхээр амар excited байна. Сайхан зуны халуун өдрүүдэд тэ ингээл sundress-а өмсөж байгаа л нүдний шилцүүгээл гадуур ингээл найзуудтайгаа hang out хийгээд явж байхдаа нөх гоё бүр ингээл refreshing тэ bubbly cava, prosecco, champagne гэсэн зүйлүүдийг уугаал шимээл ингээд найзуудтайгаа ховж ив яриад суух шиг жаргал юу байх вэ? Тэгээд зуны уйлралд халуун өдрүүдэд хамгийн тохиромжтой alcoholic drink бол яалтчгүй champagne, cava, prosecco, Aperol spritz гэсэн иймэрхүү bubbly drink-уд байдгаа. Яагаад вэ гэхээр миний саяны дурдсан бүх drink-уд бүгдээрээ тодорхой хэмжээний bubbleтай байгаа. Тэгээд нэг тийм хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг. Түүнээс гадна хүүтнэр нь одоо хөргөж уудаг учраас яг тийм гоё зуны халуун өдрүүдэд сэрүүцүүлэх мэдрэмжийг төрүүлдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ World Wine компани оруулж ирдэг Испани улсын маш алдартай, чанартай дарсны брэнд болох Freshnet-ийн ориглон дарсыг санал болгож байна. Freshnet ориглон дарс нь Cava төрөл дотроо дэлхийд номер 1-т ордог. Тэгээд жилд дунджаар 100 сая борол зарагддаг гэсэн тооцоотой байдаг. Cava гэдэг нь бидний сайн мэдих ориглон дарс шампаньтай нэг ижил технологиор хийгддэг байгаа. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол усан үзэмний шүүсийг эсгэгч болон нарийн технологийн тусламжтайгаар байгалийн аргаар хийжүүлж амьд bubble үүсгэж өгсөн байдаг. Тэгээ зуны халуун өдрүүдэд Freshnet ориглон дарсаа хөргөж буюу 6-аас 9 градусын хэмтэй уувал хамгийн тохиромжтой. Нэр нэг юмыг нэмж хэлэхэд Freshnet ориглон дарсууд нь бүгд
бүгдээрээ vegan байгаа. Түүнээс гадна алкогольгүй буюу alcohol free option-ууд хүртэл байдаг шүү. Freshnet-ийг худалдаж авах бол World Wine CGM гээд онлайнаар захиалгаа өгөөд хургуулад авах боломжтой. Эсвэл World Wine дэлгүүрийн өөрт ойрхон салбарууд дээр очиод худалдаа авалт хийх бас боломжтой. За тэгээ бүгдээрээ сайхан Freshnet-ийнхаа ориглон дарсыг халуун зуны өдрүүдэд шимж уугаад зуныг зугаатай өнгөрүүлцгээе. Freshnet. Cheers to life. За тэгээд энэ хэдэн хоногийн дараа энэ хоёр ч нөгөө Хавай явна гэсэн аялалдаа явлаа. Заяа. Тэгээд эхний хэдэн хоног бас айгүй сайхан байсан гинэ. Ингээл айгүй гой зугаа цаал цэнгээл те. Тэгээд айгүй гой ингээд adventurous зүйлүүдийг хийжсэн гинэ. Тэгээд нэг удаа яг Honolulu-д ууланд байсан гинэ. Тэгэнгүүт өөр North Shore гэдэг арай өөр одоо тал руу Хавайгийн тал руу явах гад арал руу явах гад тэгээд тэр аралдаа ингээд яваад очисон чинь гэтээ хамаг юмнуудаа болохоор өөртөөхөө юмнуудыг Honolulu-д үлдээчихсэн. Тэгээд North Shore руу очиод нэг ганц 2 хоног тэнд байх гэжсэн байна. Тэгээд тэнд очиод өөр залуучуудтай энэ төр танилцаад өөр одоо тэнд аялаа явж байгаа хүмүүстэй танилцаад нөгөө хүмүүс нь ч гэсэндээ ингээл одоо зөвлөгөө өгөлтөө ийшээ очиод ингээд тим юм хийвэл гоё юм бэлээ. Тийшээ очиод сэлүүл гоё юм бэлээ гэл ингээл хоорондоо ярилцчихсэн гинэ. Тэгсэн чинь нэг залуул ингээл энэ хоёрт айгүй дотн ингээл юм хум зааж өгөөл. Би өстө тим аялал хийсэн тэгсэн ингэсэн та хоёр тэгэрээ ингээрэй гэл амар зөвлөгөө өгөөлсэн гинэ. Та айгүй тим найрсаг залуу байсан гэд. Тэгсэн чи яг нэг удаа тэр хавар нь байж ахт нь Evan нь байхгүйсэн мэн л да. Одоо түр хаанч байсан те дэлгэр мөлгөр дотор байсан ч юм уу. Яг тэр үед нь нөгөө залуу нь гарч ирээд чи надад Snapchat-а өгчихдгүү гэж хэлсэн мэн л да. Snapchat дээр намайг нэмчих гэд. Тэгсэн чинь Kayla яг үгүй би найзлуутайгаа авч байгаа тэгээд маань найзлуу угаасаа тэрийг зөвшөөрөхгүй тэглэж би ингээд найзлуутай амжиж угаасаа хүнд өөр эрэхтэй хүндтэй Snap энэ төр өгөхгүй гэд тэгсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө залуу за окей гэд тэг яваад гисэн гинэ. Тэнгүүд энэ Kayla нэг сүртэй юм гэж бодоагүй зүгээр ингээд нөгөө нэг найзлуудаа хэлий гэж бодоод яасан гэж юу болсон гэж хэлэх гээд нэг тийм light heartedly зүгээр л ингээд joke энэ төр болох гээд хэлэх гэсэн гинэ. Тэгээд ингээд хэлсэн байл да нөгөө залуу чи яасан гэж чамайг байхгүй оронд чи ингээд миний Snap-ыг асуудаг юм да гэж хэлсэн чинь чи тэгээ яасан өгцнөө те чи яг өгсөн байх л та яг л өгцөн байна гэж бүр ингээд дахиад нөгөө нэг амир юм хийгээд унсан гинэ. Тэнгүүтээ аль уцыг чи үзээгээд тэгэд Kayla-гийн уцыг ер нь үргэлж дандаа шалгадаг байсан гэнэ бүр бүх юмыг энэ зүгээр нэг ороо шалгах биш заяа баг ингээд 1 цаг 2 цагийн туршид ингээд сууж агаад бүх зүйл рүү орж шалгадаг байсан гэж аахгүй бүх мессежнүүдийг нь Instagram, TikTok юу гэдгийг бүгдэн рүү нь орж ингээд шалгаад ээжтэйгээ бичлцдэг байсан мессежүүдийг нь хүртэл уншдаг байсан гэж аахгүй тийм амар заяа. За тэгээд ингээд уцыг чи үзээгээд унсан гинэ. Тэгээд за мамаа үз гэд тэгээд харуулсан байна л да. Тэгсэн чинь угаасаа нөгөө тэр залууг нэмээгүй байсан гэдгийг харсан. Тэгсэн чинь өөрөөх нь Instagram-ийнх нь гэлөө Snap-ийнх нь гэлөө private story руу орсон байна л да. Private story дээр нь хин ямар хүмүүс байна гэдэг жагсаалтыг нь харсан чинь тэр дунд нь хоёрхан залуу эрэгтэй хүн байж тааржээ. Нэг нь болохоор өөрийнх нь Kayla-гийн эгчийнх нь сүйт залуу нь заяа. Fiancé юм байна. Нөгөө эрэгтэй нь болохоор Kayla-гийн маш олон жил таньж байгаа мэддэг бүр хүүхэд байхаас найзлсан тийм найз эрэгтэй найз нь. Гэтэ тэр эрэгтэй найзтайгаа бүр нэг жилийн хугацаанд огтхон ч яриаггүй холбоо тогтоогоогүй байсан. Зүгээр тийм найз нь ингээл өөрийнх нь private story-ных нь одоо жагсаалтанд байсан гэнэ. Тэгсэн чинь яахлаар чиний одоо private story чинь жагсаалтанд эрэгтэй хүмүүс байдгийн гэл унаал чи өстой энэ хоёртой явуулцсан уу гэл те. Тэгээ нөгөө нэг найз одоо багахан найз гэдэг тэр одоо эрэгтэйт нь хардаал бөө юм болсон гэж байгаа хгүй. Тэнгүүтээ өөрийнх нь уцыг шууд ингээ барьж аваад smash хийгээ. Тэгээд энийгээ орой болцсон байгаа ч гэсэндээ одоо юм public газар хийж исэн гэж байгаа хгүй. Ийм олон нийтийн газар ингэж хийж исэн. За тэгээд энэ хоёр ингэж гадаа баахан хэрэлдэж одоо энэ залуу нь ингээл те уц мөсийг шидэж ингэж хашгичж орилсныхоо дараагаар энэ хоёр Airbnb лүүгээ яг явгаалсан гинэ. За тэгээд очисон чинь дахиад л үргэлжлүүлээл хэрэлдээл те яста хашгичаал тэгж тэгжээснэ дахиад түлхээд панч хийгээд унсан гэж аахгүй бүр амар ингээл панч хийгээл за бүр ингээл
зогсохгүй панч хийжсэн гэж байгаа байхгүй. Тэгж жагаад одоо газар унтсан байхад нь хүртэл ингээ өшгөлж мөшгөлөө гиз мэз рүү нь өшгөлөөд тэгж амар одоо physical abuse хүчирхийлэл үзүүлсэн байгаа байхгүй. За тэгээд ингээд Кейла айгу айгаад баны рүү орж явсан гинэ орж очичоод тэг юу хийхээ мэдэхгүй тэгэл ингээд цусмас гожсон байсан гинэ. Тийм болохоор ингээд шүршүрт орох гээд шүршүрт орсон гинэ. Ороод ингээд хувцас талаад шүршүрт ороод ингээд зогсчихсэн. Тэгээд юуних би ми явгаас юм байхгүй зүгээр нэг айцсан те ингээд нэг цусна гожоод ингээд тэр одоо шүршүрт байжсэн чинь хаалга онголгоол нөгөө залуу нь ороод ирсэн гинэ. Тэнгүүтээ өөрөг нь ингээд хараал тэгснэ ингээд зүгээр өөрлөнд харж яснаа зүгээр нэг нэмсгэлээ заяа. Гингүүтээ хувцснуудыг нь аваад Кейлагийн хувцснуудыг аваад гараа яваад гисэн гинэ. Тэгээ тэр хувцс нь болохоор Кейлагийн ганцхан байгаа хувцс нь. Ягаад гэвэл би хэлсэн штэ энэ хоёр чи яг хооноололоод хамааг ачаа мачаа байгаа. Зүгээр л энэ арлын хэсэг рүү ирж одоо тийм adventurous юм хийх гэж ирсэн байхгүй юу. Тийм болохоор хамаг юмнууд нь тэнд байгаа. Ганцхан өмсчихсэн хувцтайгаа л ирсэн. Тэгсэн чи тэр хувцыг нь аваад гараа яваад гисэн заяа. Тэгсэн чинь тэгээд Airbnb-гийнх нь гадаа бүр ингээд parking lot тэ машин тавьдаг зогсоолныхаа нөгөө талд аутод албаар тавьсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд угаасаа яг одоо нүцгэн шалдан биетэйгээ ингээд гарч очиж авах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэд одоо хувцас авах гээд очих хооронд нь одоо Airbnb лүгөө ороод цаажилчихсан. Тэгээ Кейлагийн ерөөс оруулахгүйсэн гинэ. Уул нь бол Кейлагийн төлсөн мөнгийг нь төлбөрийг нь төлж байгаа зочид буудал одоо Airbnb байгаа штэ. Тэгж яагаад ингээд Кейлаг өөрөөх нь төлсөн зүйлээс нь гаргаад ингээ хөөгөө гаргачихсан байгаа байхгүй юу. За тэгээд тэр Хавайгийнхаа трипнийхаа үлдсэн хугацаанд нь ч гэсэндээ айгүй энэ хоёр ингээл хэрэлдээл яг ингээд бинд нь гар хүрээгүй ч гэлээдээ ингээл дахиад хийдэг юмудаа хийгээл те. Өстө чи намайг тэгж хуурсан тэгж тэм залуудаа тэгсэн чи бол яамаа гэмэ гэл нэгөө хийдэг заваа муухай verbal abuse, mental abuse тэднийга хийсээр л байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд дараад нь 9 сар боллоо. 9 сарын 5-ны өдөр энэ хоёр Нью Йорк руу хамтдаа одоо очиж аялсан байгаа хгүй. Гэхдээ яг аялах гэж очиагүй мэн л да. Кейла одоо фотошүүтэнд оролцох гээд тэгээ зураг авалтанд оролцох гээд очсон юм байна. Тэгээ тэр зураг авалтанд оролцох гээд Нью Йорк руу ирэхдээ энэ залуугаа авчирсан юм байна. Тэгээд ингээд Кейла найзуудтайгаа энэ Нью Йоркод уулзаад тэгээ ядж байгаа нэг зураг авалтанд амжилттай айгу том project-ны ард гарсан учраас ингээл Кейлаг тэмдэглээл celebrate энэ хийгээл байжсэн. Тэгсэн чинь ингээд хин энэ Evan гэдэг залууд нь тэрэн таалагдахгүйсэн гэж аахгүй. Яадаг бол чи надад анхаарлаа хандуулсангүй. Тэ ингээд найзуудтайгаа hangout хийгээд найзуудтайгаа ингээд хөгжилдөөд байна. Энэ одоо аялал бүгд одоо чиний тухай болж ин тэ чамайг л хүмүүс ингээд баяр хүргээ тэгж ин намайг ерөөсө хүмүүс тоохгүй намайг ерөөсө чи тоохгүй байна гэд ерөн дээр narcissist хүмүүс тэгдэг гэж байгаа байхгүй. Хэрүү ингээд хүмүүсийн анхаарал өөр дээр нь биш л байх юм бол ингээ ууралдаг тий. Тэгэл бүр ингээл амар уурлаад бүр өөртөө нь ярьж барихгүйсэн гинэ бүр бүхэл өдрийн турш нэг өдөр яриаггүй ингэнэ. Тэгэд ингээд Кейла бүр сүлдө ууралсан гэж аахгүй. Бүр Кейлагийн уран хүрээд тий. Чод ямар сони ийм том зүйлийн ард би гарсан тий ийм том project-ны ард би гарсан. Тэгээ би чамайг энэ тий Нью Йорк руу авчирлаа. Хамаг мөнгөний чинь төлбөрийг чинь төлөөр би ингээд энэ чамайг ийм гоё аялалд авчирлаа. Чамд юу дутаад байгаа ингээд амар ууралсан гинэ. Тэгэд Evan ерөөсөө ерөөсөө ignore хийгээд ерөөсөө тоохгүй, ярихгүй, огтхонч дуурахгүй байсан гинэ. Тэгж явж яснаа бүр өдөржингөө Кейлатай огтхонч үг ярихгүй байж яснаа. Өөрлөнд харангуйтай slut гэж хэлсэн гинэ. Тэгээ яг тэр үед амар уурн хүрээд Кейла өөрийг нь алгадаад авсан гинэ. Энэ хоёр яг Times Square дээр алхаа явж исэн гинэ. Айгу busy газар байдаг байхгүй Нью Йоркийн. Тэрүүгээр ингээл алхаа явж байхдаа ингээ алгадаад авсан гинэ. Тэнгүүтээ алгадчаад ингээд Кейла алхаад яваад өгсөн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл жоохон байжсэн чинь яг артталт нь ингээл хүн алхаж хурж ирэхийг ингээд мэдэрсэн. Тэгээ эргээд харсан чинь Evan байсан. Тэнгүүтээ шууд Кейла яг шатны энд зогсож исэн байл да. Шатны одоо яг энэ үзүр дээр те. Одоо subway те метроны буудлын руу орох гэж байгаа яг тэр шатны үүдэнд ингээд зогсож исэн чинь шууд Evan хурж ирээд Кейлаг түлхээд шатны уруу түлхчихсэн. Тэгсэн чинь тэр нөө шат нь амар их шат амар хүчтэй түлхсэн учраас шууд Кейла бүр ингээл хамаг
бүх шатнуудыг одоо алгасаад те бүр амар унсан гэж байгаа байхгүй тэр газар тэр доор. Тэг яг унангуудаа бүр ингээд амар experience байсан гэж ярьж байгаа байхгүй Kayla бүр ингээд юу хийхээ мэдэхгүй бүр ингээд яг paralyzed те сааталд орсон одоо те paralyzed мэдээг алдсан юм шиг яг тийм мэдрэмж төрсөн гэж аахгүй өөрийнхөө биенийхээ альч хэсгийг мэдрэхгүй байсан бүр ингээ хөдөлгөж чадахгүй тэг бүр ингээд тэгээд гиг үнтхээ ингээд яг юу болсноо анзаараад амар ингээд уйлж гисэн гэж аахгүй хашгичаад тэгэд ингээд би ингээд амар өвдөд босож чадахгүй гэж орилоодсан байна. Тэгсэн чинь ашгүй нэг охин гүүж сандарч гүүж ирээд хүү яна зүгээр чадэстэй яасан бэ гэд тэгсэн чи намайг ингээд түлхчлээ гэд ингээд заасан юм л да. Тэгсэн чинь нөгөө залуу чинь юу ч болоогүй юм шиг ингээд тэр шатны дээр ингээд хараад доошоо хараад ингээд сууж исэн. Тэгснэ жоохон байжснаа нөгөө залуу чинь гүүж хурж ирээд яна are you okay чи зүгээр үү гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг охин тусалж ирсэн охин за чи битгий ингээд хүүртэй би чамайг харсан чи ингээд шууд төлөхсөн би одоо цагдаа дуудлаа гэж те тэгсэн чи нөгөө залуу чи юу яриад байгаа би төлөхөөгүй гэсэн чи нөгөө охин би харсан би чамайг харсан би одоо гэрч гэдгсэн ахгүй тэгсэн чи нөгөө залуу чи айсанда одоо яваад гисэн гэж аахгүй гүүгээ яваад гисэн тэгэд нөгөө охин нь цагдаа дуудаад тэгээд хайж гисэн гинэ тэр залууг ингээд хайгаад зочд буудлын төрлөнд буцаж очиод тэгээд Kayla-г энэ тусалж исэн охин нарай гэж аваачаад эмнэлэгт төвшөө зочид бодлоор нь аваачсан юм байна лээ. Тэгээ аваачаад гэртээ одоо зочид бодлынхаа өрөөнд байжсэн чинь удалгүй нөгөө Эвн залгасан гэж ахгүй залгаал чи өстө яхлаар цагтаа дуулчихдгийн би ингээд зочид бодлоо орох гэсэн чинь хоёр цагтаа ингээд зогсож чинь би орч чадахгүй байна тэр галцтай бөө юм тэг хэрүүлээгээд тэгсэн чинь юу яриад байгаа чи намайг шатны уруу түлхчээд би одоо амар өвчтэй байна гэд те тэгсэн чинь тэгээд ингээд Kayla унтцсан байна л да тэгсэн чи яг үүрээр нэг 5-6 цаг болж исэн гинэ. Тэгсэн чинь ингээд хаалга тогшсон. Тэгсэн чинь нөгөө залуу нь байж таарсан гинэ. Тэгээд хотелний нэг яг уртлаар нь ордог main entrance-ээр нь биш артлах нь хаалгараа ороод ирсэн цагдаа байсан болохоор тэгээд хурж ирээд хаалга нь тогшсон. Тэгээд Kayla оруулчихсан гэж аахгүй оруулаад заа гэд. Өршөөх гэх нь ч одоо хаашаа энэ зүгээр ингээд бүр амар ядарчихсан, туйлдчихсан бүр дахиад ингээд хэрэлдмээргүй дээ бүр айгүй хэцүү байсан болохоор тэгээд за ингээд оруулчихсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд 10 сар гэхэд бол ер нь энэ залуу бүр тэр чихтэй бүр Калифорниа руу нүгүүд очичихсан байсан гэж байгаа байхгүй юу. Энэ нүгээд Kayla-гийн гэрт нь амьдарч исэн гэсэн үг хамтдаа. Тэг ер нь бүр дандаа л хамтдаа байдаг болсон юм байна л да. Тэгээд угаасаа өөрийнхөө хийдэг байсан тэр ажлаа орхиод явж байгаа Калифорни руу нүүж байгаа учраас ойлгомжтой хин тижээж байгаа өө тэр залууг Kayla бүх мөнгийг гаргаад бүх зүйлийг нь одоо төлбөрийг нь төлөөд ингэж тижээдэг болсон гэж байгаа байхгүй юу. Тэгэд ингэж тижээж байгаа хүнийгээ те доромжлоод гар хүрээд зодоод те хийдэг муухай юмудаа хийсээр л байсан. За 10 сарын 22-ны өдөр Kayla-гийн сайн найзынхан төрсөн өдөр нь болж тааржээ. Тэгээд тэр төрсөн өдрийнхөө парийн дээр энэ хоёрыг урьсан байна л да. За тэгээ байжсэн чинь нэг тэр Kayla-гийн тэр сайн найзынхан Emma гэдэг найз юм байна л да. Emma гэдэг тэр сайн найзынхан бас өөрийнх нь roommate заа өөрөө хамдарч амьдардаг тэр найз нь. Тэр найзынхан сайн найз нь гэ бас нэг одоо gay эрэгтэй байдгийм л да Brennan гэдэг заяа. Гэхдээ тэр нөгөө нэг Evan гэдэг залуу нь тэр Brennan гэдэг gay найзыг нь gay гэдэгт итгэдэггүй. Яг үнэндээ бол ингээд straight залуу байх та те ингээд эмэгтэй хүмүүсийг сонирхдаг худлагаасаа тэгээд gay болж царайлаад эмэгтэй хүмүүстэй ингээд ойр дотн байдаг энэ гэж бодоод сэжгэлдэг байсан гинэ. За тэгсэн чинь яг тэр үжлэг дээр байжсэн чинь нэг удаа амар чанга хөгжим дураал байж байгаа штэ. Тэгсэн чинь Kayla нөгөө Brennan гэдэг тэр найзтайгаа ярьж агаад нөгөө найз нь сонсохгүй байсан болохоор ингээд чихэнд нь юм ярих гад хэлэхэд хацрыг нь барьж аваад ингээд шивнжсэн юм байна л да. Тэгсэн чинь тэрийг нөгөө найз залуу нолоо харчихжээ. Тэгэл хурж ирэл what the fuck was that? Тэ юу байсан бэ сая? Чи яхалаар Brennan-ы царайг нь одоо тэ нүрийг нь ингэж бариад байгаа. Яасан та хоёр үнсэлцэх гэжсэн юм уу? Гэл тэгээд унсан гэнэ. Тэмүүдээ нөгөө Brennan луг хараад яасан? Чи миний найз охин ямар байна вэ? Тэ? Чи миний найз охинтой ингэж байна уу те? Гэл бүр амар you wanna fuck my girlfriend гэл унсан гинэ. Тэнгүүд нөгөө Brennan юу яриад байгаа юм би эмэгтэй хүн сонирхдаггүй гээл те. Kayla ч гэсэнтэй хүй чи болил доо те. Бит хоёр зүгээр ингээ юм яриа зогсчихсан. Наад чинь he's gay гэж те. Тэгсэн чи юусэн итгэхгүй тэр хоёрыг ингээ та хоёртай би хойлонтой чи ярилцмаар байна гэд тэр одоо party-ны цаана нэг storage room шиг юм байсан гинэ багаас ханал мандал хургаад тавьчихсан нэг тийм харанхуй өрөө шиг зүйл байсан гинэ тийшээ авч ороод тэгээд хоёртой ярьснаа чи одоо хэл яг тэ чи ингээд над Brennan-тай унтмаар байгаа гэдгээ яг одоо миний нүдэн дээр хэл
Чи ч гэсэндээ одоо миний те найз охинтой ингэж унтмаар байгаа гэдгээ яг одоо хэл. Тэгэхгүй бол би одоо энэ брэнд нэг чинь зодлоо шүү гэл унсан гинэ. Тэр тэгжээснаа урлаад тэр брэнд нэгээ залууг нь барьж авангуудаа шууд тэр сандал нь ингээд одоо овоолцсон байсан тэр сандал руу ингээд түлхээд дараад нь Кейлаг аваад бас ингээд түлхсэн гэж аахгүй. Одоо тэр сандалууд руу. Тэгсэн чи ашгүй нэг хүн орж ирэх. Хүү зүгээр үү яасан бэ? Юу болсон бэ? Та хэд гэдгсэн чи өө ёстой юу ч болоогүй гэд гараа яваад гэсэн гэж аахгүй. Тэг бүр одоо боддоо зөвхөн өөрт нь гар хүрдэг байснаа болоод найзууд руу хүртэл гар хүрдэг болсон байгаа аахгүй. За тэгчгээд энэ хоёр яг тэр паринаас яваад буцаад гэрлүүгөө очсон юм байна л да. Тэгэл гэрлүүгөө очил дахиад нөгөө нэг бүр ингээ хэрүүл хийсээр л байсан зэвста чи өстө тэр Брэнэнтэй унтахыг хүссэн биз дээ яасан биз дээ гээл та орилдгороо ойрлол хашгичаал заяа. Кейла бүр ингээ өстө би чамтай ингэж чадахгүй нөө амар шин болсон байна би үнэхээр чадахгүй би унтлаа гэд ингээд орондоо ороод ингээ унтах гад. Тэгээ унтж байгаа юм шиг царайлаа байжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг залуу нь хурж ирэнгүүтээ өөрийнх нь дээр гарч ирж суугаад өөрийг нь багалзуурдаад унсан гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд багалзуурдаа тэгээ Кейла бүр ингээд амьсгаа авч чадахгүй үнэнгээсээ бүр ингээд хараад тэгээ яг үхэх гээд үнэнгээсээ яг ингээд ухаалах гэжсэн гэж байгаа байхгүй бүр ингээд амьсгаа авч чадахгүй. Тэгээ бүр яг ухаалддгийн даван дээр нөгөө нэг хашгирч машгирч байгааг нь сонссон учраас нөгөө нэг өрөөнийх нь охин нь Эма гэж тэр хамт амьдардаг өрөөнийх нь охин нь ингээд ороод ирсэн гэж байгаа байхгүй орж ирээд ингээд хаалгыг онгоолгоод өрөөнд нь ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө залуучаа ингээд дээрэс нь боссон гэж байгаа байхгүй. За тэгээд Halloween-ы дараа Beverly Hills ингээд нэг парент үйлчлэхэд бас уригдсан гинэ. Тэгээд Кейла энэ найзлаагаа дагуулж очивол тэгэл уул нь ингээд бас гайгүй байжсэн гинэ. Эхэндээ бол ингээд гайгүй байжсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь уул нь бол дандаа парын дээр очисон ч гэсэндээ өөрийнх нь хажуунаас нь хизээж салдаггүй гэж байгаа байхгүй. Уул нь бол ингээд дандаа хараал байж байдаг. Угаасаа нөгөө нэг амар одоо хартай юм чинь те. Тэгсэн чи яг тэр паран дээр очисон чи ингээд нөгөө залуу нь алга болсон гэж байгаа байхгүй. Нилийн алга болсон байж аваад гараад ирсэн чи амар согтуу болсон байсан бүрөөстэй. Хизээж байгаагүй согтуу болсон байсан. Тэгээд хүмүүс за чи найзлуугаа аваад гэрлүү харьсан дээр хаа амар болсон байна гэд. Тэгэд Uber дудаад ингээд аваад явж исэн чи ингээд Uber-т байжснаа гиг үнтгэн нөгөө залуу нь би амьсгалж чадахгүй ингээд тэгсэн гинэ. Тэгээ нөгөө Uber-ийн жолооч нь хүү наа чи юу гэд наа гэд гисэн юм л та. Тэгсэн чи хүү амьсгалж чадахгүй гинэ гэ. Тэгээд ингээд юуг нэрээ шалгаад үзсэн чинь пулсыг шалгаад үзсэн чинь ерөөсөө цохилохгүй байсан гинэ. Тэгэхээр ингээл freak out хийгээд одоо цагдаа эмнэлэг дуудсан гинэ. Эмнэлэг дуудаад яарлаад төрөн цэслэмжийнхаа ирээд аваад явсан гэж аахгүй эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд амар айгаал яна үхсэн болов яацсан болоо гэл амар сэтгэл санаагаар унаал хэцүү байсан гинэ. Яах юм мэдэхгүй. Тэгсэн чинь нэг цагийн дараа гараад ирсэн гэж аахгүй нөгөө залуу нүүж болоо юм шиг. За явъя гэд ингээ эмнэлгээсээ гараад ирсэн заяа. Эмнэлэгтэй байж хат нь. Тэгээ яасан юу гэсэн чи үгүй миний зүгээр нөгөө гизиг памп хийсэн гинэ нөгөө хитрхи их арх уучгаар чи ингээ хүний гизиг ингэж юу памп хийгээд те ядаг да тэгсэн л юм байл да архины хордгонд орсон юм шиг байлээ. Тэгээд тэр хоёр ингээд зүгээр гэрлүүгөө яваад гисэн гэж аахгүй. Тэгснээ ингээд яг хамтдаа хэвтчихсэн чи намайг архинаас гарсан дээр гэж бодож байна гэж асуусан чинь тийм чамайг би архийг бол үнэхээр гарсан дээр гэж бодож байна. Архийг байсан дээр гэж бодож яад бол чи амар уудаг. Чи I think you have a problem гэж хэлсэн байла. Чи үнэхээр яг архины хамааралтай юм шиг байна гэд хэлсэн чинь дахиад уурлаад усч. Чи юм уу юу гинэ? Чи намайг өстой архины хамааралтай гэсэн үү? Гэл дахиад өстой уурлаад бөөн хийдэг юм хийгээд унсан гинэ. Тэгээ нөгөө нэг Кейла чинь бүр ингээд уурлаад би өстой хэдхэн цагийн өмнө чиний амийг авраад те чамаа ингээд бүр ухаан алдах гад зүрхчин цохилохгүй байхад яарлаа тусламж дуудаад ингээд тэгсэн байхад чи одоо намайг над руу ингэж хашгиж ирж намайг ийм олон долоо үгээр доромжилж байгаа мó гэд. Тэгээ би өстой чамтай ингэж чадахгүй би ганцаараа унтна. Буудан руугаа явлаа гэдэг нөө зочныхоо өрөөнийхөө буудан руу очиод унтчихсан юм байна л да. За тэгсэн чинь нөгөө залуу чи үгүй өстой чи ганцаараа унтахгүй гэж хурж ирээд заяа. Зочныхоо өрөөнөөс бүр ингээд drag хийгээд бүр чирээд заяа. Тэгээд нөгөө Кейла гэж явах уу гэж тэгсэн чинь дахиад дээр нь гараад өстой панч хийгээл амар цогсон гинэ. Тэгээ бүр ингээд уул нь бол ингээд бүр Кейла хэлсэн гэж аахгүй. Одоо хүртэл бол айгүй олон удаа зодуулчихсан байгаа учраас бүр баг юу юм бэ зодуулаа сурцсан гэх юм уу те бүр ингээд яг зодж байгаад панч хийгээд панч хийжсэнаа хизээ ер нь зогсох вэ гэдэг нь мэдэгддгийн нэ жоохон сулраад ондаг. Тэгсэн чи энэ удаа бол шал өөр үсэн гэж аахгүй бүр ингээд зогсохгүй бүр амар удаа ингээд цохол панч хийгээсэн гэж аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг өрөөнийх нь охин яг өрөөнөөс яг чимээ сонсдог гарч ирээд зочны өрөөнд яваад орсон чинь нөгөө залуу ингээд зодж байгааг хараад чи бойл гэд ингээд орилсан байл да ойрлоод тэгээд нөгөө залуу нь ингээд болоод тэмүүдээ бас найз руу уурлаа чи юм уу өстой интергал бас ингээ уурлаад өрөөлөгөө яваад орсон гинэ. Тэнгүүд Эма Кейла хоёр Эмагийн өрөөлөө очиод нөгөө Кейла ч уйлж муулаад те. Тэгээд тэр өрөөндөө ингээд байж асан чинь
Тэгээ дотроос нь цойжчихсан байсан гинэ Эмагийн өрөөний дотроос нь тэгсэн чинь нөгөө нэг залууч нь дахиж хурж ирээл хаалгаа тайл гэж бүр ингээд хаалгаа онгойлохгүйсэн шууд ингээд хаалгааг нь амар ингээд панч хийгээд зэ бүр ингээд нүх гаргацсан амар олон ингээд нүх гаргачихсан зэ бүр хаалгааг нь ивлээ аччихсан. You're a slut. You're a whore. Even though I just saved your life tonight. Oh, you did? Look, where are you sleeping? Slut bag, bitch ass nigga. Because of Shut what you the just fuck did. up. Because of what you just You're did. a whore, bitch. Your pussy's loose. You like my dick because I'm good. Shut the fuck up. Literally, like. Literally, the fuck. Literally, the fuck? Literally. Who are you? Like, I hope y'all know how hard this is. За тэгээ энэ олон сарын дараа ингээл айгуу зодуулаад ийм амар бүхэл төрлийн abuse-ийг үзсэн байгаа байхгүй тэгээ одоо physical, emotional, mental тэгээл өстой юу гэдэг нь хамаг бүх одоо verbal энэ төргээд бүх одоо abuse-ийг хүчрхийлэлд өртөөд тэгэл яг явъя гэхээр одоо салхи гэхээр салчхаж чаддгүй ягаад гэвэл маргааш өглөө нь босоол те ингээл уучлаарай нэ тэргээл те бүр ингээл яадаг тэгээд өөртөө ингээд Kayla юу н амлсан гинэ хэрүү би ингээд ерөөсө гэрээхэндээ хэлээг байсан гэж аахгүй. Хэрүү би гэрээхэндээ хэлсэн тохиолдолд яг ээж авдаа хэлсэн тохиолдолд бүр яг дуусахар болно тий. Яг гэвэл би ингээл өөрөө явъя одоо яг салъя гэж бодсон ч гэлээд нөгөө залуу маргааш нь босоод ч юм уу тий уучлаарай энэ тэрэг гэдэг болохоор ингээд салж чаддаггүй. Харин би яг ээж авдаа хэлсэн тохиолдолд бол угаасаа тэр залуу хурж ирээд уучлахгүйсэн ч гэсэндээ нэгэнд ээж аав нь мэдж байгаа учраас ингээд буцааж нийлүүлэхгүй тийм учраас би өстө яг ээж авдаа хэлсэн тохиолдолд цэг тавьж гинэ гэсэн үгэ гэж одоо өөртөө амласан гинэ. За тэгээд 1 сарын 13-ны өдөр Kayla өөрөөх нь нөгөө нэг дотныхын найз дээр штэ тэ roommate охин нь Emma за тэгээд нөгөө нэг gay найз нь бол Brennan энэ гурав тэгээд энэ найз залуутай нь одоо Evan-тэй энэ дөрөв ингээд аяллаар Хавай руу дахиад явах болсон гинэ. За тэгэл угаасаа тэр Хавайхан одоо аяллахын туршид яг л хийдэг юм да хийгээл амар бүр найзуудынхан дээр хүртэл ичхгүй ингээл амар хэл амар доромжилтыг яагаар нь дуудана, гээгээр нь дуудана, өстой хамаг муухагаар дуудана, хааших чинь ойрлон тэр одоо хүмүүсийн дэргэд яг барьж аваа зоддггүй ч гэсэндээ бусад бүх одоо хүчрхийллээ ингэж үзүүлдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл бүр хүмүүсийн дэргэд хүртэл айхгүй ингэж одоо хүчрхийллээ үзүүлдэг. Яг тэр үеэр ингээл бүр олон түмний дунд ингээл согтцохоол тэгээ бүр өөр хүмүүсийн дэргэд ч гэсэндээ тэгээ өөр аялагчдын дунд ч гэсэндээ ингээл согтцохоол өөрөг нь чи өстө миний араар тавьж байгаа юу яаж байгаа юу гэж өстө бүр ингээл уцыг нь аваад өстө өөр хүмүүс рүү өөр залуучуудтай ингээл холбол нөгөө эсвэл Brandon-тэй холбол чи яасан наад Brandon-тэйгээ өстө унтмаар л байгаа үстэй мó яамын өстө чи өстө Brandon л айгу сонио харцаар хараадсан чи өстө Brandon-ыг хүсэж байгаа үстэй гэж мэгэл заа тэгээ нэг удаа ингээл далайд дэж яхад нь хурж ирээд очил өөрийнх нь бүксийг амар алгадаад авсан гэнэ тэгсэн чинь ингээд өөрлөнд харсан чинь яасан чи яагаад ингэ реакшн гаргахгүй байгаа? Яасан чи намайг гэж бодоогүй Brandon-ыг гэж бодсон уу те? Гэл амар ингээл үнэн амар тавин байлгадаггүй. Тэгэл тэр аялын туршид ингээл уйлаа алста амар хэцүү байсан гэж байгаа байхгүй. Тэгээд өстой нөгөө залууч нь яг нэг өдөр яг тэр далайн иргэн тэндэж явахдаа өөр залуучуудтай ингээд зодолтоод унсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд үнэхээр би өстой чадахгүй маань гэд те тэгээд хүмүүсийн дэргэд өөрөг нь тэр олон хүмүүсийн дэргэд дахиад нөгөө яа өстой чиний над position өстой loose үстэй энэ төр амар доромжлуулсан болохоор үнэхээр төвчгүй мэн үнэхээр болохгүй мэн гэж бодоод яг өөрөө уцаараа ээж авруугаа яг тэр үед залгаад Brandon намайг зоддгоо намайг ингээд те надад гар хүрээд айгүй олон сар олж гинэ гэ үнэн хэлсэн гэж байгаа байхгүй. Яагадгүй те тэр нь болохоор өөрийнх нь хувьд за би үнэхээр энэ залуутай ингэж буцаж нийлж болохгүй гэдэг одоо эхлэлээ тавьж өгж байгаа гэж бодоод тэгээ ээж аавдаа ингээ үнэн хэлсэн гэж аахгүй. Тэгээ ээж аавнастай бойлс хаал гэд тэ. Тэгээд яг тэр Hawaii trip-ийг дуусгаад ингээ өөр хэлсэн гэж аахгүй. Ээжтэйгээ тэр залгах чаад би ингээд чамтай ингээ байж чадахгүй би ээж аавдаа хэлчихсэн гэд. Тэгсэн чинь нөгөө залууч нь чи яах гэж ээж аавдаа хэлж байгаа. Чи одоо залгаад тэ маргааш өглөөнө гэж аахгүй. Одоо залгаад ээжтэй худлаа ир тэ. Намайг зоддггүй ганцхан удаа ингээд юу accidentally те ингээд одоо алдаа гаргаад ингээд цогчихсан юм а. Тэглээ тэрнээс ч бол ерөөсөө намайг цогтдгүй зоддггүй гэж яг одоо хэлгээд өөрийнхөө хажууд бүр ингээд ээж рүү залхуулаад тэгэж худлаа мудлаа ярүүлсэн байгаа байхгүй. Тэгээ Kayla
одоо нөгөө залуугаас холдож очиж иж те ээжээ би сая ингээд миний хажууд байгаадсан болохоор тэгж хэлсэн юм а тэрнээс шудлал миний өчтөр шүн хэлсэн зүйл бүгд үнэ намаа ингээд айгүй олон сар зодж байгаа гэд хэлсэн байгаа аахгүй. Тэгээд шийдээд яг үнэхээр салыгээд салсан. Тэгсэн чинь нөгөө залуу нь би өстө чамаа салахгүй битгий салаачтай гэл яг нөгөө нэг хүчрхийлэгч хүмүүс яадаг үлээ те. Яг л тийм зангаргаал битгий намайг надад салаачтай өстө намайг уучлаарай гэдэг тэгсэн мэн. Тэгсэн чинь нөгөө Кейла за тэгвэл хоёлаа ямар ч 2 сар би биднээсээ тустай бай. Тэгэд чи энэ 2 сарын хугацаанд терапинд яв сэтгэл зүйчд очиж хаанд те чамд айгүй асуудал байгаа. Тэгээ архинаас гар өөртөө ингээд те одоо өөртөө ингээд эмчилгээ хий те. Тэгээд чамаа засарсан тохиолдолд ингээ хоёлаа буцаад одоо үерхийг гэдэг яг одоо бол ингээ салсан гэж битгий бод ингээд ямар ч 2 сарын хугацаанд хоёулаа би бинээсээ тустай байя гэсэн юм. Тэгээд тэр 2 сарын хугацаанд хэдийгээр одоо би бинтэг уулзахгүй байгаа ч гэсэндээ те нөгөөдөг чинь Nashville руугаа буцаа явчихсан. Кейла болохоор Калифорниад байгаа. Тэгтээ ингээд дандаа мессеж энэ бичлэлцдэг байсан гинэ. Тэгтээ угаасаа ер нь өөрчлөгдөхгүй мэнэ гэдгийг ингээ ойлгож авсан гэж аахгүй. Яагад бол дахиад ингээл гэгүнтх ингээл хардаалтай өөстө чи дахиад хүнтэй унтж гинөө яаж гинөө намайг араар тавьж гинөө гэл ундаг байсан гинэ. Тэгэд нэг удаа Кейла нэг үжлэг дээр байж байгаа. Тэгсэн чинь нэг охин хурж ирээд би ингээд одоо abusive relationship гэдэг миний найз залуу намаа ингээд зоддог гэд хэлсэн мэн л да. Кейлад ингээ хэлсэн гэж аахгүй. Би ингээд найз залуудад зодуулдаг айгүй амар тийм abusive relationship би байдгаа гэж хэлсэн мэн. Тэгсэн чинь Кейла чи найзлуудаа ирэхэд хэдэн жил болж байгаа гэсэн чи 4 жилийн хугацаанд ингээ зодож байгаа гэж аахгүй. Тэгээд тэр нь яг өөрт нь Кейлад бүр яг нүдийг нь онгойлгож өгсөн гэж аахгүй. Энэ охин бүр 4 жил болчихсон байна те. Би бол хизээч тэ энэ relationship-д үлдэх юм бол энэ Evan бол хизээж засрахгүй маань би үргэлжил ийм хүчрхийллийн одоо relationship байсаар байх юм байна гэдгийг ухаарч авсан гэж аахгүй. Тэгээд шууд яг тэр оройноо залгаад би чамаа саллаа. Тэ I don't wanna be with you. Би өстө үнэхээр тэ энийг чинь тавьчихгүй чи намайг өстө айгу заваас ингээд хамаг юм хэлээ тэгээд салсан гэж аахгүй. За тэгээд энэ аимшигт одоо abusive relationship-ээ дуусгар болсон мэлээ. Бүр албан ёсоор дуусгар болгосон. За тэгээ энэ хоёр бичлэгийг энэ хоёр part бичлэг гэдгсэн штэ. He doesn't love you тэ тэр залуу чамд хайртай бишээ гэдэг ийм гарчигтай одоо хоёр part бичлэгээ өнгөрсөн сард тавиад тэгээд түүнээс гадна энэ YouTube-ийн бичлэгтээ ч гэсэндээ оруулсан маш их одоо evidence proof тэ яг тэр зодж байгаа үеийнх нь бичлэгийг авсан одоо бичлэгүүд байсан юм лээ. Өөрөө ингээд document болгож одоо document хийж авсан. Тиймэрхүү бичлэгүүдээ оруулсан. Тэгээд бас ихэнхийг нь устгацсан гэсэн тэр залуу нь ингээд олж мэдээд устгацсан гэсэн. Гэхдээ зарим нь болохоор ингээд hidden folder-д нь байсан болохоор нөгөө залуу нь олж мэдээгүй тэгээд устгаж амжаагүй. Тэгээ өөртөө байсан одоо нотлох баримтуудаа харуулсан амар ингээл хөрч гэсэн те. Тэгээд түүнээс гадна өөрийнхөө Instagram дээр бишээ юулээ TikTok дээр ч гэсэндээ эднэрийгээ оруулсан байгаа. Тэгээд хүмүүс олж мэдээд oh my god Кейла ч бүр ингэж амар ийм abusive relationship байдаг гэсэн юм биш тэгээд тэг яаж яагаад Кейлагаас болоод энэ Evan гэдэг залуу ч бас өөрийн гэсэн платформтой болсон байхгүй. Өөрийн гэсэн followersтай болоод бас Кейлатай хамтраад ингээл янз бүрийн тийм контент энэ төрд ордог заяа ингээл инфлюенсер парти энэ төр рүү очдог өөрийн гэсэн TikTok платформтой болчихсон. Тэгээ бүр Snapchat-ийн creator fund-д нь орчихсон байхгүй. Snapchat дээр ч бас ийм одоо snap хийгээд story энэ төр хийгээд Snapchat-аас мөнгө одоо төлбөр авдаг. Team creator fund энэ төр хүртэлт нь орчихсон байхгүй. Кейлагийн ачаар. Тэгэд Кейлагийн ачаар бас ингээд жоохон нэр хүнд аваад clout аваад олон followersтай басан байгаа. Тэгээд Кейла гарч ирээд энэ бүгдийг илчлээд ингээд өнгөрсөн сард ярьсан чинь хамаг юм одоо ингээд тэ тархаад бүх хүмүүс одоо ингээд энэ Evan-ыг ингээд үзэн ядаж эхэлсэн. Тэгсэн чинь энэ бүр амар одоо attention-ыг авсан учраас тэг хүн болгон ярьж исэн учраас тэг эхнийх нь part бичлэг гэхэд 6 сая үзэлттэй явж исэн. За тэгээ нөгөөх нь болохоор 2 дахь нь болохоор 3.5 сая үзэлттэй явж исэн. Тэгээ TikTok-оор хүн болгон ярьж эхлээд тэгсэн чинь цагдаа нар тэрийг нь олж хараад тэгээд press charges хийсэн гэж аахгүй одоо нэг шууд баривчилж аваад одоо state буюу улсаас ингээд энэ залууг одоо юу яаж байгаа гэсэн үг. Одоо мужаас нь энэ залуугийн эсрэг одоо domestic violence тэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ингэж хэрэг үүсгээд шүүгтэж эхэлсэн байгаа.
Тэгэд энэ залуу ингээд баривчлагдсан байхгүй энэ хоёр бичлэг гарч ирсний дараахан ингээд баривчлагдаад бөө юм болоод тэгчээл энэ залууч өөрийнхөө платформ дээр гарч ирэл худлаа өстой Kayla худлаа ярьж байгаа she's exaggerating те худлаа ингээд юм давсалж ярих дуртай наад Kayla ч үнэхээр амар давсалж ярьж байгаа. Бид хоёрын relationship бол toxic байсан, хортой байсан гэхдээ те хоёр хүн л toxic байна гэснээс ганцхан хүн toxic байж чадахгүй те би бол ингэж гармаар хүрдэггүй байсан наад Kayla бол ингэ худлаа яриад байна те ингэж exaggerate хийж гин давсалж гин гэсэн зүйлүүдийг ярьсан. Тэгэл өөрийнхөө биеийг өмөрөө. Тэгэхдээ баривчлагдчихсан байхгүй. Тэгээд нэг жоохон намжиж эхэлчихсэн байхгүй. Нэг жоохон хальт намжиж эхэлжсэн чинь нэг 7 хоног ч юм уу те. Тэгсэн чинь дахиад бүр хүмүүс амар яриад унсан заяа интернетээр. Яагаад вэ гэсэн чинь James Charles та нар одоо James Charles-ыг мэдгүй хүн гэж баг байхгүй бах те. Айгүй алдартай YouTuber. Хамгийн анхны одоо нэг beauty guru-нуудын нэг байгаа. Одоо beauty одоо team tutorial энэ төр хийдэг байсан шүү дээ. Тэгээ одоо ч гэсэндээ TikTok дээр бүр 40 сая followers энтертэй айгүй том influencer-уудын нэг хүмүүс баг мэдгүй хүн гэж байхгүй. Тэгсэн чинь тэр залуу James Charles чинь юу ахгүй юу? Gay. Тэ ижил хөөстөө. Тэгсэн чинь тэгэд хин James Charles уулна Kayla-г таньдаг одоо инфлюенсер бүгдээрээ л инфлюенсер юм чи би бинийг таньж байгаа. Тэгээд энэ хоёр хамтдаа ингэж янз бүрийн контент энэ төр хийдэг байсан. Тэгээд бүр амар тийм сайн найзууд гэж бол хэлэхгүй зүгээр найзууд гэх юм уу те нэг бөөнөрөө хүмүүс таарлах юм бол хамтдаа ингээд шоуддаг ч юм уу хамтдаа ингээд hangout хийдэг. Гэтэ ерөөсөө яг ганцаараа ингэж бол hangout энэ дэр бол хийж байгаагүй гинэ. Гэтэ л одоо James Charles Kayla-тай хамтраад ингээд зөндөө олон контент энэ төр хийж исэн удаатай заяа. Тэгсэн чинь James Charles-ыг энэ залуутай энэ Evan гэдэг залуутай sexual холбоотой бэлгийн харилцаанд ордог гэсэн тийм мэдээлэл гарч ирсэн ба. James Charles, Evan Johnson гэдэг энэхүү залуу Kayla-г зоддог байсан. Тэгээ бүр ингээ гэр бүлийн хүчирхийлд одоо оруулдаг байсан гэдгийг мэдсээр байж ич тэрийг нь тоохгүй ийм abuser хүнтэй ийм хүчирхийлэгч хүнтэй бэлгийн харилцаанд ороод sexual холбоотой ингээ явдаг гэсэн ийм яриа гарч ирсэн. За энэ яриа ханаас гарч ирсэн бэ гэхээр энэ Evan гэдэг залуугийн найз Zach гэдэг залуу гарч ирээд энэ бүгдийг ингэж дэлгэж ирсэн ба. Энэ Evan Johnson гэдэг залуу чинь тийм амар мундаг инфлюенсер энэ гэж биш гэдгийг би та нарт хэлсэн штэ. Зүгээр яг Kayla-гаас болоод энэ 9 сарын хугацаанд нэг жоохон followersтай болсон. Тэгсэн чинь энэ залуу одоо Evan-ы ард айгүй том хүн байгаа. Тэгээ айгүй том инфлюенсер хүн байгаа. Тэр нь болохоор James Charles. Тэгээд энэ хоёр ингээд бэлгийн харилцаанд ингээд ордог sexual холбоотой. Тэгээд тийм учраас ингээд энэ James Charles одоо энэ залууд Evan Johnson ингээд мөнгө төлдөг. Тэгээд янз бүрийн ингээд мөнгөөр хангадаг, financial-аар ингээд хангадаг, санхүүгээр нь хангадаг. Тэгээд энэ хин чин энэ залуу баривчлагдсан гэдгсэн штэ. Одоо энэ хоёр бичлэгнээс болоод. Тэгсэн чинь баривчлагдаад одоо өөрийнх нь барьцаа нь bail нь $33,000 дээр тавигдчихсан байсан юм байна. Тэгээд $33,000 төлж иж одоо барьцаа төлөөд гарах боломжтой байсан. Шүүх хурал явагдаж байгаа хугацаанд те шоронд байхгүйгээр тэгсэн чинь тэр $33,000-ыг нь James Charles одоо энэ залуутай ингээ бэлгийн харилцаанд ордог учраас тэр мөнгийг нь төлсөн, барьцааг нь төлсөн гэдэг те ийм зүйлүүдийг яриад энэ залуу гарч ирсэн байгаа Zach гэдэг энэ залуу. Тэгээд бөө юм болсон заяа. Тэгээд ингээд энэ залуу чинь тийм скриншотнуудыг үзүүлээл за энэ хоёрын хооронд бичилдсэн гэдэг байгаа скриншотуудыг үзүүлээл. Тэгээ бүр сүулдэ заяа. Та нар be better гэд мэдхүү TikTok дээр бас айгүй том одоо followingтэй болсон юм залуу байгаа be better гэд айгүй иймэрхүү том сэдвүүдийг одоо the downfall of Blake Lively, the downfall of the Kardashians энэ гэсэн тиймэрхүү бичлэгүүдийг хийдэг заяа. Ийм том celebrity хүмүүс ч юм уу influencer хүмүүсийн гаргаж байгаа алдаа, тийм маркетингийн хувьд гаргаж байгаа алдаа яагаад одоо нэр хүндээ алдаад байгаа вэ гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлийг амар analyze хийж ярьдаг тийм залуу байхгүй юу. Тэгээ уул нь хүмүүсийн айгүй хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу, айгүй залуухан заяа. Дөнгөж нэг 20 early 20s заяа 20-21-тэй ч юм уу 21-22-тэй ч юм уу тиймэрхүү залуу байгаа. Тэгсэн мөртлөө амар ухаалгаар ингэж айгуу тийм маркетингийн хувьд те тийм зөвлөгөө энэ төр өгдөг учраас хүмүүс уулна айгуу дуртай байдаг байхгүй юу. Тэ энэ be better гэдэг энэ хүү залуу чинь энэ Zach гэдэг залууг өөрийнхөө подкаст дээр YouTube дээр ураад тийм одоо the investigating James Charles James Charles-ийн одоо хамаг одоо булхаагийн дэлхий те одоо мөрдлөг хий гэсэн утгатай тийм бичлэг хийгээд сууж агаад ярилцаад яг
одоо хэрхэн James Charles-тэй энэ Evan Johnson гэдэг залуутай ингэж sexual холбоонд орж ирсэн бэ. Тэгээд James Charles чи хэдийгээр Kayla-гийн найз мөртлөө өөрийнх нь найзыг энэ одоо Evan Johnson гэдэг залуу 9 сарын хугацаанд ингэж хүчирхийлэлд өртүүлсэн байхад тэрийг нь тоохгүй салангууд нь ингээд нөгөө залууг нь аваад ингээд бэлгийн харилцаанд ороод мөнгө төгрөгөөр хангаад сууж идэг ийм арчаагүй хүн байгаа хгүй энэ James Charles гэдэг хүн бол хамгийн арчаагүй хамгийн evil хүн. Тэгэхээр ийм одоо James Charles гэдэг хүнд ийм том платформ 40 эдэн сая хүн дагаад ах шаардлагагүй James Charles-ыг cancel хий гэж бөө юм болсон. Айгүй их ингээл юм гаргаж ирээл энэ зайг гэдэг залууч яриад яаж яхад би барай гарч ирээд ингэж ярьж байгаа болохоор бүр улам ингээ хүмүүст хүрээд тэгээд хүмүүс James Charles-ыг cancelдэж эхэлсэн байгаа. Cancelдэж эхлээд сүүлийн хэдэн хоног ялангуяа бүр амар их одоо followers-удаа алдсан. Бараг 1 сая followers-аа алдсан байгаа. Тэгээд James Charles ерөөсөө юм ярихгүй байгаад л байсан. Тэгээд ядж хаад энэ James Charles чинь өөрийнхөө карьерийн туршид бараг энэ бүх инфлюенсерүүдээс хамгийн их cancelдчихсэн хүн заяа. Янз бүрийн controversial issue-нээс болоод айгүй олон удаа cancelдчихсэн хүн шүү дээ. Тэнгүүтээ амар ингээ apology video энэ хийдэг заяа. Одоо no more lies гэдэг нэг тийм тий өөр дахиж худлаа ярихгүй энэ гэсэн нэг тийм гарчигтай apology video тий уучлалтгүйсэн бичлэг энэ хийжсэн тэр нь амар алтартай болж байсан. Одоо хүмүүс no more lies гэл тэр гарчиг сонгоод шууд юу ярьж байгааг мэддэг. Ямар одоо тиймэрхүү асуудлуудад орж cancelдчихсэн бэ гэхээр жоохон залуу одоо жоохон насан туршаагүй банд нартай 15 16-тай тийм одоо банд нартай Snapchat-аар ингэж харилцаж тий тэр залуучуудад тэр хөвгүүдэд одоо мөнгө төлж одоо бэлгийн харилцаанд ордог байсныг ингэж хүмүүс олж мэдсэн байгаа. Тэгээд тухайн үед ч өөрөө нэг 23 24-тэй байсан ч юм уу 22 23-тэй байсан ч гэсэндээ 15 16-тай гэдэг чинь нас биенд хүрээгүй л бол нас биенд хүрээгүй штэ. Тийм хүмүүстэй одоо бэлгийн харилцаанд орж ийна мөнгө төлж жагаад manipulate хийж байгаа тэр жоохон залуучуудын тэгээ толгойг нь угааж агаад ингээд харилцаанд оруулж ийна гэдэг чинь тэгээ бэлгийн харилцаанд оруулж ийна гэдэг чинь бас үнэхээр болохгүй зүйл штэ. Тэгээ гимт хэрэг. Тэгээ ядж хахад юу тэр залуучууд нь дандаа straight залуучууд байдгийн гинэ. Өөрөө ер нь нэг тийм straight залуучуудыг сонирхдаг заяа. Гей хүмүүс биш. Яг эмэгтэй хүмүүс сонирхдаг залуучуудыг ингэж яг олзолж авч агаад те мөнгө төлж жагаад ингээд бэлгийн харилцаанд орснороо тэрнээсээ таашаал авдаг ч юм уу те. Тэг тийм юмудаас болоод тэд юмнууд нь илчлэгдээд айгүйх cancelдчихсэн. Тэгэл нилээн хэсэг дугаа байжснаа гарч ирэл тэр бичлэгээ хийгээл apology video те. Намайг уучлаарай те би алдаа гаргасан байна. Гэхдээ би танартай амлая. Би ерөөсөө тэр жоохон залуучуудыг насан туршиг өгдөө мдээгүй надад бол ингээл өөрснөө 18 хүрсэн 19 хүрсэн гэж ярьжсэн мдээгүй байсан юм а. Гэтэ би алдаа гаргаж игээл амар уучлалт энэ төр гуйгаал заяа. Тим айгүй олон удаа энэ бол ганцхан тохиолдол манайхан заяа. Амар олон удаа cancelдчихсэн хүн учраас хүмүүс ингээд айгүй хурдан итгэж байгаа байхгүй. Үнэхээр л James Charles ийм амар хүн юм байна те. Яаж найзынхаа те Kayla гэдэг найзынхаа Kayla бүр ингээд мессеж биччихсэн байгаа байхгүй. James руу ингээд бичээд би Peter салчихсан, Evan Peter салчихсан, амар би юмыг туулсан. Тэр яг юу гэдгийг хэлээгүй ч гэсэндээ би амар юмыг туулсан гэл тэгсэн мэл тэгсэн чинь тийм үү тэгвэл би тэр залууг чи авч болох уу гэж асуусан байхгүй. Can I have him? LOL гэдэг нэг худлаа тоглоом хийж байгаа юм шиг болоод тий. Би тэгвэл тэр залуутай ч одоо явуулдаж болох уу гэсэн маягтай хэлсэн тийм интермесж чинь хүртэл гарч ирсэн байгаа. За тэгээд энэ James Charles чинь дугаа явж агаад өчигдөр гарч ирээд statement хийсэн байгаа. За тэрэн дээр болохоор хэлж байгаа нь би одоо тэг өөрөө хэдийгээр би амар гүтгүүлээд байсан ч гэсэндээ би одоо гарч ирж ингэж тайлбар хийхийг хүсээгүй. Ягаад гэвэл Kayla одоо Evan-ыг шүүхэд өгж байгаа тэр шүүх хурал нь яг энэ 7 хоногт болоод өчтөр болоод өндөрсөн байхгүй. Тэгэхээр би энэ шүүх хурлыг дууссан энэ хэргийн талаар ярьж одоо тэ онлайнаар яриад хэрэггүй байх гэсэн учраас энэ би хэрэг онлайнаар гарч ирээд янз бүрийн юм ярьчих юм бол Evan гэдэг тэр нөгөө хүчрхийлэгчийн өмөөлөгч нар нь янз бүрийн байдлаар ингээд ашиглаад Kayla буруу муугаар нөлөөлөх үдэ гэсэн учраас би ерөөсөө мэдэгдэл хийгээгүй. Гэтэ би одоо ингээд нэгэн шүүх хурлын дууссан болохоор мэдэгдэл хийж гин би бол ингээд Kayla-д үнэхээр ингээд өрөвдөж гин те би үнэхээр ингээд Kayla-д санаа тавьдаг те би өстой ийм амар relationship байсан гэдгийг мэдээгүй өстой би яг амар юм ярьж байгаа хгүй юу. Тэгээ би өстой Kayla-г шүүхтэр ялсанд нь баяртай байна энэ төр гэл юм яриад ямар ч эмэгтэй хүн ийм зүйлийг туулах ёсгүй энэ төр гэл амар юм ярьчмаар заяа. Тэнгүүтээ би ерөөсөө ингээд Evan-тэй бол юм sexual холбоотой байгаагүй зүгээр би яг Kayla
Kayla Evan хоёрыг салсны дараагаар Evan над руу мессеж бичээд те би өстө яхаа мэдэхгүй байна. Надад айгу хэцүү байна. Би ингээд Kayla Peter-ийн relationship айгу toxic байсан. Тэгээ би одоо яхаа мэдэхгүй байна. Би одоо баг Kayla-тай буцаж нийлбэр амьдрах гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд айгу өөрт нь хэцүү байсан болохоор миний гэрт хурж ирээд Калифорниад хурж ирээд битээр ингээ яриад байжсэн бол үнэн. Джеймсийн ярьж байгаагаар болохоор Evan худлаа түүх ярьж тэ үгүй би ерөөсөө тэ Kayla-г задаагүй гэж тийм юмныхаа талаар яриаггүй зүгээр бит хоёрын харилцаа toxic байсан. Тэгээ бит хоёр хоёулаа юм хортой байсан. Тэгээ муухай харилцаатай байсан. Тэгээд ингээд toxic relationship өндөрсөн гэж ярьсан. Хизээч тэгэж өөрөө би Kayla-д гар хүрдэг байсан, хүчрхийлдэг байсан гэдэг тухайгаа яриаггүй. Тийм учраас нэг бодлын Evan бол миний толгойг угаачсан, manipulate хийчихсэн байсан гэж ярьж байгаа хгүй. Тэгсэн чинь гэхдээ удалгүй би нэг өдрийн дараа те яг юу өөр хүмүүсээс юмнууд сонсч эхлээд тэгээд өөрийнх нь яриад байгаа түүхэн ч гэсэндээ ерөөсөө нэг авцалтахгүй байсан болохоор би угаасаа за энэ залууч өстө буруу яг буруу юм хийжсэн юм шиг байна да Kayla би ер нь энэ залуутай орооцлоод хэрэггүй юм байна. Найз байгаад хэрэггүй юм байна гэж бодоод за Evan ерөөсөө чи манай гэрээс явсан дээр юм шиг байна. Би ингээд те хоёлаа ингээд нэг найз байсны хэрэггүй юм шиг байна гэдэг би өөрийнхөө гэрээс явуулсан. Тэрнээс шууд ингээд найзын холбоогоор те зүгээр надтай ингээд ярилцах гэж ирсэн болохоос би ерөөсөө Kayla-г зодж ирснийг нь мдээгүй. Би энэ залуутай огтхонч бэлгийн харилцаанд ороогүй юу яриад байгаа ингээд тэр Zach гэж залууд хэлж байгаа хгүй. Zach чи миний нэрийг ингээд бүр амар доош нь ингээд татсан. Тэгээ миний нэр хүндэд халдсан учраас би чамайг шүүхэд өгөх гэж байгаа. Би ингээд өмгөөлөгч нартайгаа ярьсан байгаа. Би чамайг шүүхэд өгөхөөс арга алга. Тэгэхээр чи бэлтгэлтэй байгаарай. Хүний нэр хүндийг ингэж гутааж болдгоо юм шүү. Ямар ч гэрч баримтгүйгээр гэрчгүйгээр нотлохоогүйгээр те тэгэж шүүхтэх гэж байгаа гэдгээ зарласан байгаа James Charles. За тэгэл James Charles хэлж байгаа хгүй энэ залуу Zach гэж залуу бол те зүгээр энэ зүйлийг ашиглаад энэ хүчирхийллийн хэрэгийг ашиглаад өөртөө л мөнгө авах гэж байгаа санаа. Тэгээ энэ зүйлийг ашиглаад өөрөө followersтай болохгүй бол тэгээ TikTok live хийдэг гэж байгаа хгүй энэ залуу нь TikTok live хийгээл манайхаа та нар өшөө илүү тийм нотлохоо сонсомоор байвал над руу donation явуулаарай энэ гэж team төрлийн live энэ хийдэг гэж байгаа хгүй. Тэр нөгөө нэг Be Better-ийн хийсэн подкастыг хүртэл ингээл ягаал өстө Be Better ямар ч тийм нотлохоогүй зүйлийг тийм зочныг оруулж ирээд өөрийнхөө подкастн дээр яриулаад миний нэр хүнд бас халдсан байна энэ гэж бөө юм ярьсан. Тэгсэн чинь Zach хариу өгөөд те би чамайг ерөөсөө юу яхаас ч айхгүй намайг шүүхт өгөхөөс ч айхгүй би бэлэн байна шүүхтэлцээ ягдгүй л надад маш нотлохоо байгаа би чамайг те яг үнэхээр ингээд Evan Johnson-д мөнгө төлөөд ингээд хоёр бэлгийн харилцаанд ордог байсныг чи мэднэ тий би тийм зураг хөргөнд байгаа мессежүүд нь байгаа тэгээ түүнээс гадна те чи найз гэдээ яваад байгаа хүн те тэр Kayla чинь хүчрхийлжсэн хүн гэдгийг мэдсээр байж ийм sexual харилцаанд орсон. Тэгээ хүмүүс чамааг те энэ 40 хэдэн сая хүмүүс чамааг дагдаг. Тэр хүмүүс нь чиний яг жинхэнэ нүүр царайг чинь мэдэх хэрэгтэй. Дүр төрхийг чинь мэдэх хэрэгтэй гэл бас тийм нэг хариу видео хийсэн байгаа. Тэгээ нэр өчигдөр нөгөө нэг Kayla Evan хоёрын тэр шүүхэн өндөрсөн байгаа. Тэгээд Kayla ялалт байгуулсан шүүхтэр Evan-ыг яг энэ domestic abuse, domestic violence гэдэг энэ зүйл анги дээр нь буруутай гэж тогтоосон байгаа шүүгч. Тийм учраас 18 сар шоронд орох тийм ял авсан юм байна лээ. Одоогийн байдлаар бол ийм байна. Гэтэ одоо хүмүүс бол яг интернет дээр хүмүүс бол алинд нь итгэхээ мэдгүй байгаа. Яг Kayla-гийн хэрэг дээр биш шүү. Kayla-гийн хэрэг дээр биш. Хүмүүс бол бүгд Kayla-д итгэж байгаа. Хүмүүс бүгд Evan гэдэг залууг ямар аимшигтай муухай араатай амтан бэ гэдгийг бол ойлгосон. Бүгд Evan-ыг үзий ядж байгаа, бүгд Kayla-г дэмжиж байгаа, бүгд Kayla-гаар бахархаж байгаа, гарч ирээд өөрийнхөө энэ ярьсан зүйлээ ингээ ярьсанд нь юун дээр эргэлзээд байгаа вэ гэхээр өштэй хүмүүсээ James Charles, Zach гэдэг энэ хоёрын хэрэг дээр эргэлзээд байгаа хгүй. Энэ Zach гэдэг залуугийн ярьжсан зүйл үнэн үү? Энэ James Charles үнэхээр ингээд Evan Johnson-тэй ийм sexual харилцаанд ороод тэ өөрийнхөө найзыг хүчрхэлдэг байсан залуутай ингээд sexual харилцаанд ороод явжсэн гэдэг нь үнэхээр үнэн үү? Эсвэл тэ энэ Zach гэдэг залуу худлагаасаа энэ зүйлийг ашиглаж нэр хүнд олох гэж, мөнгө төгрөг олох гэж, тэ clout олох гэж ингэж James Charles-ыг худлаа ярьж нэр хүндэд нь халтж байгаа юмудыг мэдгүй байгаа. Энэ тал дээр мэдгүй байгаа хгүй. Эхэндээ болохоор энэ James Charles-ыг
гарч ирж энэ statement хийхээс өмнө, ийм бичлэг хийхээс өмнө бол бараг 7 хоногийн хугацаанд те James Charles амар их followers-аа алдаад хүмүүс үнэхээр James Charles-ыг жигшижсэн. Тэгсэн чинь James Charles энэхүү бичлэгээ хийлээ, хүмүүс шууд switch up хийчихэж байгаа байхгүй. Хүү энэ James Charles-ийн бичлэгийг сонсч үнэнгээс яг үнэхээр үний ярьж байгаа юм шиг харагдаад байх юм ба. Би бүр ингээ баг James Charles итгэжлээ. Нэрээ тэр Zach гэдэг залуу худлаа ярьж ирсэн юм шүү. Гэт бүр ингээ хүмүүсийн толгой бүр үнэхээр эргэчихсэн байгаа. Тийм байна. Гэтэ ямар ч байсан энэ муухай залуу, Evan гэдэг энэ залуу ба шоронд орж байгаа нь бол сайн байна. Зарим хүмүүс бол 18 сар гэдэг бол тэ үнэхээр багдж гин эмэгтэй хүнд гар хүрсэнтэй гэр бүлийн хүчирхэл үйлдсэн хүнд бол илүү байх хэрэгтэй байсан гэж бодож байгаа. Гэтэ ямар ч гэсэн Kayla энэ одоо шүүхтэр ялт байгуулсандаа үнэхээр амар happy байгаа. Гэтэ Kayla яг энэ James Charles-ын situation дээр бол ерөөсөө тийм хариу тайлбар энэ хийгээгүй байгаа. Ямар ч гэсэн шүүх хурланд болж явах үед Kayla яг энэ rumor гарч ирээд тэ ингээд James Charles Evan Johnson-тай унтж байгаа гэсэн ийм rumor гарч ирсэн үед Kayla өөрийнхөө платформд дээр гарч ирээд би мэднэ I know гэж тэгэдсэн заяа. Гэхдээ би яг одоогоор ярьж болохгүй байна. Одоо энэ шүүхийг дуусны дараа би энэ тухай ярих болно гэдсэн. Тэгээ яг одоогоор бол энэ тухайга ерөөсөө яриаггүй байгаа. Гэтэ яг шүүх нь өчигдөрхөн болж өндөрлсөн учраас тэгээд удахгүй магадгүй гарч ирээд ярих бах. Kayla яг энэ James Evan хоёрын одоо харилцаан дээр гэх юм уу те тайлбар хийх байх гэж бодож байгаа. За ийм байна. Манайхаа тэгээд төгсгөлт хэлэхэд гэр бүлийн хүчирхэл гэдэг бол үнэхээр аимшигын зүйл. Тэгээд хүмүүсээ та нар энэ одоо түүхийг сонсоод те бодож байгаа байх. Оо энэ нэмэгтэй чи яасан сонио охин бэ те өстө. Тэгэл нэг зодуулчаал маргааш өглөө зүгээр одоо үерхэд яваад ахын те өстө ингээл аял маяллаар яваад ямар тэнэг баг өөрөө өстө тэнэг юм шүү энэ гэж бодож байгаа хүмүүс хэрэг байгаа бол үнэхээр гэр бүлийн хүчирхээлд өртөж байгаа хүмүүсийг тэгж буруутгаж болохгүй. Ягаад гэвэл бүр тийм судалгаа байдаг. Эмэгтэй хүн өөрийнхөө хүчирхийлэгчээгээ орхиж явхад доор хаяж 7 орлого хийсний дараад нь ингэж одоо яг үнэхээр шийдвэрээ гаргаж орхиж явж чаддаг гэж байгаа байхгүй. Бүтэн 7 орлого хийсний дараагаар тий. Тэгэхээр угаасаа яг гэр бүлийн хүчирхээлд өртөж исэн, орж исэн хүн л тийм хүмүүсийн зовлон мэднэ. Тэгээ үнэхээр ингээд хэдийгээр зодуулаад ингээл доромжлуулаад байгаад байгаа ч гэсэн те яг тэр нэг сэтгхүүд нийгэм орчдөг байхгүй. Тийм зодуулаад байгаа мөртлөө дараад нь хайртай шүү гэх тэгэнгүүт ягаад ч юм ингээд тэр хүнд те би нүдэ байх хэрэгтэй мэ гэдэг бодол ордог те. Тэгэхээр ерөөсөө хүчрхийлд өртөж байгаа хүмүүсээ чи өстө хүчрхийлүүлээл байгаад ах юм өстө салаач гээл нэг хүмүүс тэгдэг штэ те. Тэгж одоо хандаад хэрэггүй үнэхээр гэр бүлийн хүчирхээлд өртөж байгаа хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Тэгэд энэ хүчирхээлд өртөж байгаа хохирогч нар ч өөрсдөө яг шийдвэрээ гаргах хэрэгтэй байхгүй би үнэхээр явах хэрэгтэй юм гэж те. Гэтэ би яг хэлчихье энэ одоо бичлэгээр те гэр бүлийн хүчирхээлд өртөж байгаа хүмүүс байгаа бол эмэгтэйчүүд байгаа бол эрэгтэйчүүд ч гэсэн гэр бүлийн хүчирхээлд өртөж болно. Би нэрээ энэ тухай бараг жилийн өмнө илүү те анх YouTube хийж эхэлж байхдаа нэг бичлэг оруулж исэн. Та нар санаж байгаа бол яг нэг Бишимбаевын хэргийг ярьж байхдаа бас хавсаргаад яг тэр бичлэг дотор Courtney Clancy гэд тэр эмэгтэй хэргийг оруулж исэн байгаа. Яг тэр relationship-ийн хувьд болохоор эмэгтэй нь одоо гэр бүлийн хүчирхэл үлддэг гэсэн эрэгтэй дээ. Өөрийнхөө найз залуудаа тэг бүр ингээ алччихсан штэ. Тэгэхээр эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ гэр бүлийн хүчирхэлд өртөж байгаа бол хайртай хүн чинь өөрт чинь гар хурж байгаа бол тэгээд үнэхээр өөрөө ухаарад энэ амьдрал бол биш юм байна гэдгийг ухаарад ингээд салж явах хэрэгтэй. Тэгээд миний сонссноор бол ялангуяа нэг хүүхэдтэй болчихсон хүмүүс за би хүүхдээ өнжрүүлээд яхав тэ хүүхдээ ингэж гэр бүл бүтэн байлгаа даа гэж бодоод ингээд төвчөд байгаад гэдэг яг үнэндээ бол манайхаа те хүүхэд чинь харин ч тийм хүчрхийлэлтэй гэр бүл байхаар чаргалтай өсөхгүй. Тэгэж ийм одоо ээж нь аавд нь зодуулдаг тийм орчинд өссөнөөс гэр бүл салттай те аав ээж нь салчихсан тийм байдалд өссөн хүүхдүүд хамаагүй дээр байх болно. Тэгэхээр одоо хүүхдүүдээ бодож ингээд зодуулаад амьдраад байдаг, төвчээд амьдраад байдаг. Тэрийгэ болох хэрэгтэй шүү. Тэгээд хүмүүс ингээд гэр бүлийн хүчирхээлэлд өртсөн хүмүүс эмэгтэйчүүд ч юм уу эрэгтэйчүүд ч юм уу гарч ирээд ингээд те өөрийнхөө үннийг хэлээд өөрийнхөө түүхийг одоо ингээд Kayla шиг хэлэнгүүт
итгэдэггүй хүмүүс бас байна. Оо чи юм уу худлаа ярьж байна. Оо чи тэгээд хэрэг үнэхээр юу яагаад байсан бол те задуулаад энэ тэр байсан бол салаа явчих чи яасан чи худлаа ярьж байна. Нотлохоо чи ханаагач гэж хэлдэг юм уу те. Эсвэл нөгөө нэг зодж исэн хүчрхийлэгч нь гарч ирээд өө би өстө тэгж байгаагүй энэ эмэгтэйг ерөөсөө зодж байгаагүй надад чи худлаа ярьж байна гэдэг одоо энэ Evan шиг те хэлсэн тохиолдолд тэр хүмүүст нь итгэждэг юм одоо хүчрхийлэгчд нь итгэдэг те. Тийм зүйл бас аюуг харагддаг. Тэгээ угаасаа бодолтой ямар ч хүчрхийлэл хийжсэн хүн гарч ирээд тийм ээ би хүчрхийлж исэн юм а гэж хэн хэлэх вэ? Хэн ч хэлэхгүй бүх хүн л deny хийн штэ. Үгүй юу яриад байгаа юм би хүчрхийлж байгаагүй. Наад чи солиорч байгаа. Наад чи худлаа ярьж байна. Тэ хэрв тийм байсан ба салаа авчих нь яасан? Наа чи худлаа яриад байгаа зү гэж угаасаа л хүн болгоол тэгж хэлнэ. Бүх хүчрхийлэгчид тэгж хэлдэг. Тэгэхээр одоо ингэж хүчрхийлэлд өртөжсэн, гэр бүлийн хүчрхийлэлд өртөжсэн хохирогч хүмүүсийг ингэж итгэхгүй байгаад доош нь хийгээд байдгаа бас болох хэрэгтэй. Хүмүүс ер нь бас энэ тал дээр маш явхар хандах хэрэгтэй гэдгийг бас би энэ бичлэгийнхаа төгсгөлд уриалмаар байна. За манайхаа өнөөдөр та бүхэндээ ийм хэргийг ярьж өглөө. Тэгээ та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболохой болонгаараа цааш хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.